Яа! Сайн бацгаана уу? Сайн уу? Хүүхэд насад дурслаа ёо. Ямар гоё юм бэ те? Тэр чи юу юм бэ? Бүр ингэж бүрс гулчихсан. Явж өгчтэй ингэ шиг. Би ч тэрийг мэдээд арай жижигхэн дээ. Арай задгаа дээр нь шуулаа. За ингээд тав хүнтэй энэ өдрийн мэндийг хүргье. Сайн уу? Үдсэж байгаа өгдөө өдөр оройн мэндийг хүргэе. Бид хоёрынх нь шинэхэн дугаар инхүү ирэхэд бэлэн болсон байна. Тэгээд хүүхдийн талбай дээрээс эхэллээ. Энэ сайхан энергийг авч чадлаа. Яагаад вэ гэвэл өнөөдрийн бид хоёрын одоо урьж авч гарах хүн маань хүүхдийн элч дуучин байгаа. Гэхдээ баг бүгд мэдчихэндээ тийм ээ. Нэгдсэн үндэсний байгууллагын элч дуучин гэж бидний сайн мэдхээр те Монгол Улсын гавьяач жүжигчин поп дива дуучин Төмрийн Ариуна гэж байгаа энэ дугаартаа онцлон урьж оруулах гэж байна. Надад гарч ирэх нь Хүчээрөө. Яа, тэр л байна. Хамгийн гол юм бол тэр л байна. Одоо яг энэ чи өсчөнд орцсон үсээс суулж байгаа байхгүй юу? Тэрийг битээр мэдсэн. Тэг ямар ч гэсэн пал идэл оройдхүү. Тэгэл одоо яах вэ мэдэхгүй ямар ч байсан. Орой. Явъя. Жах сүрдээд байна. Гэгэн өдрөөр дагуулад явмаар сүдэр болоосай. Гэрэл гişin нөмрөд унтмаар хэмнэд болоосай. Түлээ. Би сая юу гэдэг тогтыг бэлтгэл та хэд бүр ёо юус яг бодсонгүй. Аюу ямар сони болчихсон сая. Яаж одоо ингэж яачихсан байхгүй юу? Араа миний тогтод бакалавр өгч байгаа юм шүү. Гарын юуд орж орлоо. Гэгэн өдрөөр гэсэн чинь аюу дахиад удаахдаа гурай. Гэгэн өдрөөр дагуулад явмаар сүдэр болоосай. Гэрэл гişin нөмрөд унтмаар хэмнэд болоосай. Яг гинэ болоосай яаж тоолно гинэ. Ёо яг намайг дөрөөч тийм. Би тэгэд болд юм уу? Тэгдэж штэ. Юурасаа ингэ суудсан байна шүү. Таны дууж байгаа тэр хөдлөө чи бүр зүгээр орцсон байдаг шүү. Суудсан байна. Тэгээд гой хүлээрээ ингэ зоож алхаа. Ингээд Цаана бүгдээ. Тийм нэ баяа. За юу тайцхан Таны ажил тоглолтын бэлтгэл сайн уу гэж. сайн байна. Үнэхээр онцсон. Одоо 70% хангагдсан. Тэгээ ер нь тайзнаар хахад баг бэлэн болчлоо. Одоо нэг том тайзаа яаж засах уу гэдэг дээр бид нар одоо ажиллавал тэн дээр 30% ажил хийгдэн. За нөө 11 сараас эхэлсэн болохоор би билээ. Тэгээ хоёр хүн Фонд орсон байгаа юм. Айн үшээ Фонд орсон байгаа юм тий. хоёр хүн юм гараад иргээд нэг юм влог За. баггүй юу. Тэгээд таныг бас уйлж оролцуулъя гэж доо таныг гараад ир гэж доо. Юм аа. Энэ хоёрын байг дээр норхоо юм шиг. Яг чи надаас амар галзуу юм байна шүү дээ. Одоо бүр яа юм бэ те. Нэг тоглолтын нэг хэсгээр ер нь бол оролцохоор болчлоо шүү дээ. Зөвшөөрөлтэй те. Тэг яг бондан зүрхтэй байсан те. Болоосай гэдэг дээр те. Зинхэнэ хайр мэн. За хөрх юм бэ яса. Дуулж ороод их чиг аваа гараад ирлээ явж ирсэн. Гараад ирсэн. Хөрх юм. энэ их чи зүгээр л entertainment. Окей. За. Тийм. Янз бүрийн бүр юм гүнзгий юм ярихгүй Байхгүй те. Үгүй. асуухчгүй угаасаа. Асуучгүй. Та өөрөө ярмаар байгаа юм а яриад. Ярьж болно. Ярьж болно. За. Тэгээд зүгээр л Жохон тэнийг юм асуугаад байвал болчихоо наа чи жохон тэнийг байна гэж хэлчихэж байна. Зэгчин наадах чи хариулахгүй шүү гэж. За. Өтө таад яриад яваад би ч угаасаа бас ярих дуртай хүн дээ. Ам нэвэл бас уушиг нээчдэггүй, харин нээхгүй бол бүр нээхгүй те. Аль аль нь те. Ерхэд бол нээдэг хүмүүст бол сайхан нээчихэ штэ бас те. Яна хамаагүй мэрсэн юм биш байгаа.
очих үедээ дараа тий. Ярьчаад энийг устгачаар мэдөө гэж бас болно. Бас болох тий. Гурван дахин ноц. Тий. Хизээс хэрэггүй мэхгүй хуу ариун нэрч. Багасаа үзэж сонсож бүр ирснийх бол бүр ариуна хичээхаа үйлдэл. Одоо та тэгэхээр хиддэг гэсэн үг үү? Одоо Багасаа хэр? багасаа хэрч одоо чинь хэлж болох уу энэ Хэлсэн шүү сая дөө. за ямар ч дөө шүү тэгээд юм бэ. За. уусан би хомо гэж хэлчихсэн байхгүй юу жохоо гэж Тэгвэл яачгүй бид нарын дуугаар яг яасан бол аргагүй юм байна тий. хүч авч тэндээс Одоо бидний фэнүүд чинь 40-тангууд, 30-тангууд, тий 25-тангууд одоо жинзэгийнхэн сонсоод эхэлчихлээ шүү дээ тий. Тэгээд таны дуунууд бол аль ч цаг үед бол хамгийн супер хит гэж боддог шүү дээ. Тэгээ тэр үед чинь нөгөө нэг ийм сошиал орчин байхгүй. Тий. Сонин гардаг байсан шүү Тий. дээ. Сонин дээр гарна. Тэр сонин гэж ингээ хайчилж аваад ингээд дурсгалын дэвтэр дээр наагаад. Тэгээ дуунуудын ингээд юу яана? Касет явна. Тий. Касетэн дээр ингэж хурааж байгаа л ингэж бичдэг. Үгүй нөө юу яадаг байхгүй эфемер явна заяа. За. Би бол тэгдэг байсан ингээ эфемер ингээд ариун агчийн дуунууд явна. Касет хийчин заяа. Касет хийгээд бичдэг. Бичээд авчдаг. Ямар мундаг юм бэ ба. Тэгээ касетэн дээр дараад нь ингээд ухраа сонсч монсдог. Би нөгөө хүүхдээ ордонд бас явдаг байсан байхгүй юу? Жохон 10 жил тахта. Тэгэхэд манайх чинь бас нөгөө жилийн тайлан гэх нэг тийм тайлан тоглолт хийдэг. Тэрэн дээр оддын чулбар гэдэг нэг үзүүлбэртэй ариун агч байгаа төгслөө тэрэн дээр дуурайж гаруудыг хийсэн. Гэдэг шалгалтаа жилээ түүшиг тий. Яг түүшиг гэдэг байсан ба шүү дээ. Хуучрашгүй дженс, хуучраагүй дженс мессеж дуулаад тэгэл нөө үгүй марцсан чиний үгүй марцсан чиний царай юу лээ? Үгүй марцсан чиний царай. Гэ тэр мэрий чинь дуулаад л хэвээр хүү алдаг байлаа шүү дээ. Тэгээд ариун агчийн бүр үйлдэл. За тэгээд тэр нүдний завчигтын нүртэл мэднэ андахгүй гэдэг шүү дээ. Хэд завчиж байгааг гардаг тий. Ямар хөө. Тэгэхээр яалтчгүй багасаа сонссон юм байна дөө тий. Тэгээ одоо ингээд тоглолтоо хийх чинь бүр ингээд баярлаад бүр ингээд цаанаасаа зүрх бүр ингээд бэлтгэл байсан. Очиж нэрээ улаан галзуу зүрхээ асаа гэж байна. Одоо ямар гоё юм бэ. Үзэн штэ одоо юу гэсэн үг юм. Гэхдээ тэр яа бас тоглолтын дээр ингээл үзэгчд ингээл бүгдээрээ дагаад дуулахад нэр ёо зүгээр кайф авдаг гэж бодлоо. Бүх дуугийн те. Өчтөр би тэр нэг жинзэгийн одоо 2000 оноос доош үеийн залуучуудад очиж нэг 500 залуучуудад очиж дууллаа. Тэгээ сайн нөө Immortal Songs-оор нөө залуучууд миний дууг дуулсан штэ. Тэгсэн чинь тэнд дуулдаг бүх дууг дагуулчихна. Тэгэхээр одоо дараа үеийнх нь бидний дууг ингээд залуучуудаар дамжуулж дуулахаар залуучууд бидний дуу хүрэгчж штэ. Тэгэнгүүт тэд нар сонсдог болсон байна. Одоо мануудын дуу эргээд дахиад сэргэж эхэлж байна. Дараа үеийнхэндээ бид ингээд одоо дуугаа хоногшуулж ингээ өөрөө одоо бас биеэрээ дуулж өгч те. Ингээд тэгэхгүй бол тэд нар чинь надад залуучуудыг сонсоод өөрсдийнхөө үеийн дуучдыг сонсоод тэгээ бидний дууг чинь ингээд нэг бас нэг сайн те мэдэхгүй байгаад байсан чи одоо тэр Immortal Songs гэдэг одоо боловсрал телевизийн нэвтрүүлэг тэрс үнэхээр гоё болсон те. Артистууд нь маш гоё артистууд орсон. Бүх төрлийн артистууд те. Бүх төрлийн нөгөө нэг юу бас надад аюу гоё санагдсан. Яг тэр дундаасаа нэгэнд нь өгсдөө штэ ирэхээ бол гэсэн чи өгчөөд бас араас нь бас те таалагдсан бас нэг юм дуулаарай те. Би бас яг тэгж бодож яг үзчихээд энэ бас яг юм их авсан бол гоё ахгүй юу гэж бодчихээд цаа баримтагч өгсөн ёо ямар гоё юм бэ гэж бодчихсон. Ястаа тэрийг санаалаад байгаа тийм. Ууш дараа нь тэгсэн чинь над руу яасан Immortal Songs 2 болох уу гэд манай дараагийн ур бүтээлчд зөндөө орог ур бүтээлчд байгаа ш. Арин ч Immortal Songs 2 болох уу таны л дуг дуулмаар байна гэд бас бүгдээр хуугаад авчих гэдэг юм шүү юу. Яшигээр ш бүгд хуугаад өгч гэж бодсон. Яа тэр нь ястаа хөөрхө Immortal Songs 2-ыг хийгээрээ боловсролынхоо гэж. Яаж ч гоё л доо доонод гоё байсан. үнэхээр гоё. Үлээ үзсэн шүү. Тийм. Тэр үнэхээр гоё болсон. Тийм, үнэхээр гоё шоу. Тэгээ бид нар бас нөгөө тоглолт болох гэж байгаа учраас ер нь залуучуудтайгаа хамтарч ажиллая те. Залуучуудаараа дуугаа дуулуулъя. Хурд харан хоёр миний өмнө орсон. Тийм, хурд харан. Эмэгтэй соло дуучин бол ороогүй байсан те. Тэгэхээр эмэгтэй дуучдын дуучин илүү их нөгөө уралддаг, илүү их зүрх сэтгэл дэвшгэлдэг те. Тийм байдаг болохоор нөгөө
эрэгтэй хүн миний дуг дуулахаар ямар гоё юм бэ? Бас сони юм байл шүү дээ. Тэд нар их өөр мэдрэмжээр дуулдаг юм байна Тийм те. байлээ. Бид нар чи ингээд нэг зарим дугаа ингээд зодож дуулдаг шүү дээ. Эсвэл зарим бид нар аргадаж дуулдаг. Эр хүмүүсүүд одоо шил тэнд орсон хоёр залуу хоёулаа бүр ингээд үнэхээр аргадаж дуулсан те. Ядмын тэр амарсан дуулсан хайр оо бүр яадаа би бүр тэр нэр. Тэр дунд чинь би бүр амар туртай байхгүй юу? Аль тэр нөгөө хорвоог дургаж юу те. Үнээр гоё ядахгүй яг нэг миний ханд зориулсан юм шиг ариун дагч бүр яг уран бүтээлийг яг тэгж хийдэг байхгүй юу? Зориулж хийдэг. Яг ингээд надад зориулсан юм шиг те. Яг нэг бусдын хин нэгэнд зориулсан юм шиг бүр ингээд яг зүрх рүү бүр очдөг байхгүй юу? Тийм учраас дуунууд амар гоё яддаг. Үнэхээр гоё яддаг. Тэгээ энэ тоглолт нэрээс айгүй их нэг залуу уран бүтээлчтэй та хамтарч хийж байгаа дуулж байгаа юм тий. Гэхдээ би энэ жил бүр онцгой залуучуудтай хамтрал надад ингээд гоё ивэглээ. Нэг юм тохирол бүрдсэн жил гэж байдаг штэ тий. Immortal Songs-оор дандаа залуучууд одоо бас маш олон дагагчтай болсон залуу уран бүтээлчд ингээд миний дууг илүү авч дууллаа. Тэгэнгүүт яг ингээд хамтарсан хамтралууд манай энэ тоглолтын баг хамт олон санал болгосон залуучууд нь ч их сонирхолтой. Жишээлбэл одоо ингээл хиний Мисс Симэний тэр үгүй морсныг амар үзэж ш хүмүүс бүр янз их үз. Жишээл би одоо яана би өөрөө нэг тим чиглэлийн юм зөөлөн чиглэлийн ингэж яадаг хүн биш болохоор за энэ одоо яадаг бол энэ үгүй морцоо. За хэвээ яг л Мисс Симэний вайбаар л одоо ингэ явчихтаа гэх. Тэгтэл яана энэ одоо ингээд би жоохон айцтай байсан. Тэгсэж залуучууд тим юмд илүү дуртай байдаг юм байна те. Бүр ингээд Мисс Симэних бүр илүү их одоо сонсолттой байл. Одоо Morning Star-ийн азаатай клип гарах гэж байна. Яа, тэр чинь хүлээж байгаа шүү. Одоо сонс бахаа ёо. Би өөрөө TTP юм болохоор тэг яг нэг Morning Star гэдэг яг гэдэг болохоор яг нэг тим эргэтэй дуучин гараад ирэнгүүт бидэнд ингээд нөгөө юм соло те нөгөө азаач өөр яг юм соло дуучин байхгүй. Тэгэнгүүт би за энэ залуут бол өстой гоё таарна гэл те. Тэгэл бас залуучдын сонголтоор ариун агч нэг хамтраа шин дуу хийчмээр гэсэн. Үгүй ариун агч бид нар ингээд таны уран бүтээлийг судлаад тэгээ надаа би таны чамтаас чамгууд л дуртай гэл өөрсдийнхээ нэг тулгаж байгаа байхгүй лаг тулгалт мулгалт нь үнэн соёлтой тий. Тэнгүүт нь би чи чамтаас чамгуугаа сонсдог юм. Тий ариун агч надаа чамтаас чамгууд үнэхээр гоё. Энийг дуулъя л та гэж байгаа юм чи. Тэгэхээр би заавал шин дуу шаардлагагүй шүү. Хуучин уран бүтээлээ дахиад мүлчгэд надаа хангалттай мүлжих уран бүтээл байгаа юм байна. Нэрээ бас тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэд. Бид нар ч ингээд шин юм хий шин ингийн гэдэг те. Агтл тэр 200 дуунаас ч бас мүлжих дуу байгаа байхгүй юу те. 200 гаруй дуунаас ч те. Ер нь тэр дуу таны дуунууд ер нь юм мүлжүрхтэй. Насжилт дугттай. Тийм л юм шиг байна те. Одоо энэ орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаа химнэл те тэр юм доо шилжиж бас болж байгаа. Тий, оруулж чинь те. Үгүй морсны би хэд удаа өөрчилсөн байдаг гэж. Одоо тоглолттойгоо нийлээд 5 дахь өөрчлөх гэж. Тийм үү. Тоглолт болгон дээр химлийг нь өөрчилдөг байхгүй дандаа. Тэгээд тэр ямар ч химэлд орж болдог үгүй морцсон. Одоо үгүй морцны химлийг би бүр юм нөгөө black стилтэй дуулж байгаа байхгүй. Тэр бүр супер зогж байгаа юм чи. Тэгэл ингээд нэг бүр ингэж нэг дуулдаг бүжгэлдэг штэ ингээд бид нар нэг залуу ахтаа ингээд дуулгааж бүжгэлдэг те. Яг ингээд гоё бүжгэлдэг те. Тийм болгоцсон шүү. Тэгээ хамтрал нь бас юм бах уу бас асуултын тэмдэг. Тэр бас их сонио хамтрал гарч ирнэ те. Тэр нэг пэйж мэж дээр айгүй мохоо өгөө шийддэг байхгүй яг тэр одоо жишээл Morning Star нэг жижигхэн тэр нэг релээ нэг богино хэсэг нэг жоохон амсуух төдий хайчин бүр амар сонирхолтой тэр хурдлаасаа юу юм одоо ёо хурдлаасаа гэдэг хилээд цэцтэй би одоо Хөрхөө Morning Star одоо клип баг нэвтрүүлгийн үеэр цацагдчих байх юм ер нь. Гэхдээ Morning Star энэ удаа тайзан дээр битгаар дуулаагүй. Одоо тэр хүү жүжиглэж байгаа клипэн дээр. Тэгэхээр бас их сонин тий. Тэр чинь одоо дөнгөж шинэ гарч иж байгаа. Тэгэнгүүтээ одоо надтай адилхан охин сонгоод одоо миний урднаас одоо ингээ урдны залуугийн амьдралыг ингэж яаж жүжиглээд хамгийн сүүлд нь Morning Star би дуулж яхад хөгшөрцөн орж ирж байгаа намайг үзэж байгаа. Тэнгүүт нь хөгшөрснийхэн дүрднийг нэг рок нөхрийг авчираа зогсож байгаа. Бас сонирхол байгаа. Хүмүүс болохоор одоо тэр хоёр тайзан дээр дуулаад өөдөөсөө хараад дуулаад ингэсгингүүт нь эсэргээр нь тэр одоо найруулагч нь хийж байгаа байхгүй. Тэнгүүд надад тэр нь бас их сонир санагцсан. Шил би байсан бол найруулж байсан бол одоо хамт дуулаад одоо ингээл нэг тэ Мик Жаггер эдэр шиг ингээл тэ ингээл хоёр өөдөөсөө хараад ингэн гэж бодсон чинь тэгүүлэхгүй гинэ. Тэр нь одоо яг тоглолтын дээр л байдгийн байгаа биз. Энэ клип бас хүмүүст үлдэх ёстой гэдэг үүднээсээ тэ зохиолтой тим клип хийж байгаа манайхан тий манай залуучууд тий нэг богино хэмжээний нэг контент кино ч яг үнэ тий тэр нь баг илүү үлдэх байна. Таны клипүүд чинь бас амар гоё юм нэг юм
бүр ингээд дуусан хүмүүс чинь нэг за нэг клип дуу муу гарахаар нэг үзэж байгаа л ингээд сэглээл хайдаг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэхэд ингээд клипүүд нь ингээд бүр ингээд ордог байхгүй юу бүр ингээд ордог эхлээсээ эхлэл өрнөл те оргил хэсэг те тэгээд төгсгөлтэй гэж байдаг байхгүй. Яг нэг богино хэмжээний нэг юм гоё киноч гэдэг юм уу те клип нь хүртэл тийм гоё байдаг шүү. За ам цангчлаа ямар шээ. Баахан яриулаад байдаг. Та яаж дэглэм барьж гин үү ундаа супер харж байгаа. Энэ гэхдээ сахартай юу? Гайгүй юу? Яг бүтээр ярьсан юм аа. Хөл дэглэж байгаа ойлгомжтой. Багтаараа дэглэм барьж байгаа гэж боддог шүү. Усан уулчаа тэр гайгүй тий. Гайгүй. Зүгээр. Энэ усан. Гэхдээ тэгэл яалтчгүй эмгтэй уран бүтээлчд бол тэгэл өсөөсөө дэглэм барина шүү дээ тий. Бид нар ч гэсэн яг тоглолт эхлээл ирээ. За формонд орё гээл. Яг тэгэл хичээгэл ирж байгаа юм чи. Би нөгөө нэг ингээд тайзан дээр гарахаар ингээд яг ингээд хамтарсан уран бүтээлч жүжигчэнтэйгээ ингээд харьцаар орохоор ингээд өөрөө ирэхгүй ингээд ам өдлөл ингэдэг байхсаа яг ариун агч бүр ингээд ярианд өөрөө ирэхгүй ингээд автаад бүр ингээд ам ингээд данж яриад нь ам ингээд ялангуяа магнах намайг амар шоолдог байхгүй чүгч амар сонио ингээд тайзан дээр ингээд яхаа ярьж байгаа үгийг ингээд татаж хилээд байдаг гинэ өөрөө тэрийг анзаарахгүй орчхороо яна энэ ингээд бүр амар автдаг байхгүй чи яг ингээд ариун агчтайгаас сонсч бүр өөрөө ирэхгүй орсон ингэсэн сууж юм ёо. Гэхдээ таад ингээд тайзан дээр гарахаараа бүр ингээ өөрөө жиг маск авч идэг үү? Тийм шүү дээ. Одоо нөгөө яг жинхэнэ дотор мөн чанар тэр одоо чукагаараа тий яг одоо өөрсдийнхөө мөн чанараа тоглодог уу? Эсвэл яг тэр дүрийнхээ хувралд ингээд ороо авчдаг уу? Дүрдээ орно бас. Мэдээж Гэхдээ амьдрал дээр байдаг маск бол 100% авч идэг үү тий? 100%. Өөртөө ойр бас тийм дүрч байна. Би бол шалт исэн. Яг дотор ариунаагаараа тайзан дээр гардаг шүү дээ. Яг бол бид нар ч нөө өөрийнхөө амьдрал дээр байдаг ариун болохоор ингээл хүмүүстэй уулзна гэд бас нэг ингээд төлөвшөлтөө тэгээд ингээд нэг ерөөхдөө биеэр яг тайзан дээр гарахгүй яг миний дотор ариунаатай тэгэл ингээд сахилгагуутмаар санагдаа. Тэгэл ингээд нэг тэр үзэгчийг харуул нэг явуулчмаар санагдаа тий. Чи гал ингээд нэг тэр ингээд нэг юмнууд нь ингээд яг ингээд нэг юм өөрийнхоороо болоод ирдэг тий. Тэгээд тэр тоглолтууд нь илүү ингээд гоё гэдэг. Мэдээж тэр нь хэтрүүлэгтэй байж бас болохгүй тий. Тэгээд тэр хэмжээгээ тунгийн мэдээж бид нар чинь бас нэг академик боловсрал эзэмшиж учраас тэрийг бас мэднэ. Цаад хэд чинь тий. Тэгээ наваа тэгдэг байхгүй манай хамтарч ариун ачаа тайзан дарахаар өөрөн болчдөг гэд. Би тайзан дээр яг өөрийнхөө ариунаагаараа байдаг байхгүй юу. Ягдгүй тэнд би ингээ маск зүчил би тоглож чадахгүй. Нөгөө миний дуулалт гэдэг чинь худлаа болчих шүү дээ. Мэдээж дуунууд маань нөгөө янз бүрийн дуунууд байдаг учраас тэр дууныхаа дүрд мэдээж бол орно. Жишээл үл таних эмэгтэй дуулаа гингүүт учир зүггүй ингээл те баяр баясгалантаа дуулахгүй шүү дээ те. Тэр чи яг тэр эмэгтэйгийнхаа дүрд орж тэр дууныхаа дүрийг гаргаж ингийн тулд яг төвлөрч дуулах шаардлагатай болдог байхгүй. Бунан зөргөнгүүт нь арай өөр болоо те. Бас л яг л нөө жүжиг тоглож байгаатай адилхан байхгүй те. Гэтэ миний дуунууд янз бүр болохоор олон дүрд хувирах шаардлагатай те. Тэгэл одоо шилбэл нөгөө хайраар урлан бүтээв гэдэг нэг дуу байдаг шүү дээ тийм. Миний охины зурсан зурган дээр гингүүт ямар миний охины гэдэг дуутай шүү дээ. Яалтчгүй өөр тембэр өөр хоолой гарах ёстой учраас тэгээд тэр нь миний хувьд эмэгтэй соло дуучдын хувьд нөгөө олон дүрд хувирдаг учраас эрэгтэй дуучдыг бодвол илүү их нөгөө олон чимэглүүр дуунуудыг дуулдаг учраас амаргүй байдаг юм байна да гэж би боддог байхгүй. Ачаал арай өндөр ер нь бол тоглолтын дээр тэр дэндүү олон гоё дуунуудыг ингээ бид нар чинь бас гоё шоколад дуулсан байдаг. Тэгээ тэр мэдрэмжээ яг бичлэгийн студ гаргасан тэр гоё мэдрэмжийг тайзан дээр ингээд гаргана гэдэг бол амаргүй те. Амаргүй шүү. Тийм шүү дээ. Яг тухайн үед бас ямар байхаа би мэдэхгүй шүү дээ те. Урд өдөр сэтгэл зүйн байдал ямар байх вэ? Эсвэл унтсан байх уу, унтаагүй байх уу гэдгээс шалтгаалаад тэгэл би одоо ингээд за одоо тоглолт болохоос нэг 7 хоногийн өмнө яг өөрийгөө тусгаарлаад ерөөхдөө нэг ингээд те тусгаалтанд орохгүй бол яг ажиллаа хийж аваад гарвал мэдээж хэрэг сургууль дээр гоё байсан ч маргааш тоглолтын дээр атмосфер ингээд нэг бие барай ч юм эсвэл нэг ингээд нэтгэждэг штэ нэг зарим тоглолт нэг жоохон нэг дуунууд фейлдэх тохиол байдаг штэ тий. Тэгээ би бүр заа жоохон өөрийгөө тусгаарлана да. Нэг 7 хоног тусгаарлая даа гэж бодож байгаа юм тий. Бас тэгвэл дуучин ч гэсэн бас нэг тийм байдаг юм тий. Ариун агш бол илүү тэгдэг. Тоглолтын дараа дуусчингууд бүр нөгөө маш их энерги алдсан байдаг. Тэнгүүт би бүр илүү тусгаалдаг. Яг бол эргээд нөгөө сэргэх хэрэгтэй. Айгүй хүч алдсан байдаг шүү дээ, тий. Тэгээд бас эргээд бас дахиад нэг тусгаарлалтын тоглолтын дараа бол тий. Хинтэй ч уулзмааргүй санагдаал. Тэгээ олон хүн яхаар ядраад мэдээж хоосроол тий. Тэг хоосроод идэг шүү дээ, тий. Тэгэл тэрийг нөхөж авах шаардлагатай л да яаж ч утсан тий.
Яг л адилхан л юм байна. Адилхан чинь яг л бас тоглож байгаа тухайд өвдөө ороход бол яг л өөрийгөө тусгаарлаж яг л тэр мэдрэмжийг авах гэж бодсон тийм. Надад болж байгаа үйл явдлыг бусдад яг ойлгуулна гэдэг бас. Өөрөөр хэлбэл урлагийн хүний одоо гэр бүл байна гэдэг бол яг тэр эхнэрийн тэ ялангуяа тэр яа. Баярлалаар нэг бодлоо өрөвдмөр. Аюу өрөвдмөр би бол ингээд тийм. Ар гэр бол тэ урлагийн хүний эмэгтэйний нөхрөд бол бас л том ачааг үрж байгаа шүү. Сэтгэл зүйн хувьд те тэгэл хөрхи ихнэр нь ингээл нэг хүн баясгаж орж ирэл яг баярын өдрөө бид нар хамгийн удахтаа те. Үгүй тэгдэг үсттэй. 31-нд хүн баясгаад орж ирсэн. Яаж ингээ баяр болсон амар ядарсан те. Тэгээ хоол за би унтлаа гэдэг удаад гэж байгаа. Тэ. Гэхдээ 31 сексэнс юм орж ирж байгаа ч юу нэг их дандаа 31 нь залуудаа яасан ч их дуулдаг гэсэн он гаргаад орж ирнэ те. Үгүй тэ ямар ч дуртай байсан заавал 31 дуулах нь гоё байдаг юм уу те. Тэгэхээр л одоо мундаг од байдаг юм уу яа тийм те. Тэр 31 дуулна гал тэргээр аягүй нөхөртэй ингээл тэгэл орой нэг өстө шүүсээ шахуулцсан те. Тэгэл за ширээ мэргээ супер юм хамаа бэлдсэн ээж байхгүй урамгүй. Хамгийн гэртээ ирэхээр яг ядарснаа гайхаад тэгэл ингээл нэг оныг 31 нэг учиргүй нэг шампанска буудуулаад тэгэл телевизээр хэсэг унтлаа гэж. Бас тоглолтын өмнө нөхрийгаа дэглэн те. Гэхдээ тэр нэцтэй ч одоо тоглолтод орчиж хоёлаас аваад ирэхгүй үстэй те яаж ч бодсон те. Нөгөөдхөө тусгаарлаа за хальт нуучлаараас та одоо би өстө яг ингээд ингэхгүй бол тэгэл тэгээ одоо ихгүй би ятрын штэ баг. Амар инээр зарцуулж болохгүй зү яаж ч бодсон те. Тэгээд хөрхи тэдэр маань нүр сахилга бат те. Бас яг дэглэм бидний дэглэмд орчиж байгаа юм чинь те. Тэр сахилга бүх юмны тусгаарлалт нь нөхрөө төрөл орж байгаа юм да. Ер нь бол те. Энийг мэддэг юм уу гүм үү те. Тэрүүд мэдхгүй ах уу. Нэг л сайхан амтан жаргаж байгаа тоглолтод орчдөг юм шиг боддөг юм шиг. Маш их хүч хөдөлмөр орно шүү дээ одоо. Тэр ч одоо хэдэн мянган хүн тоглож байгаа хүн те байдгаараа гэртээ хамаг хүчээ шавхчаад гарвал одоо маргааш нь яаж дуулах юм бэ те чинь те бүх юм хийгээл те бид нар ч өөрт яг болохын өмнө уссанд орохгүй гэж байгаа юм чи бүр хоолоо суучин гэж сав маун юу ч орохгүй тэр чин бүр ингээд нэг тэгээд мэдрэг болчтیں۔ Те бас тэгээд яшиг хамаг авьяасаа алдчихна. Нэг бүр дэндүү мэдрэг болчтیں۔ Те тоглолт өгөхөд ирэхээр мэдрэг болохын яана. Тэгээд ойртох тусам ингээд улам ингээд түгшээл тэгээд ааш чулаад байгаа юм шиг те заримдаа сэтгэл санаа нь айгу докторгүй болчтой. Стас амаргүй ш. За тэгэл тоглолт гоё болчвол за тэгэл баг дараагийн тоглолт бол тэр болтлоо аз жаргалтай те. Гоё болсон гинэ гэж. Тэр нэг хүүхчиг чим шиг гоё шин урлагийн үний тэр нэг хөөхөн байгаа байдал нэрэ те. Тэгээ тэргээрээ баг хитэн жил ч амьдарч те тоглохгүй байсан ч. За муухай болчихвол за тэгээ дуус те тэгэл айгу сэтгэл готролтаа тэгэл гой тоглоагүй устаа гаал буруудах нэ хайгаал те. Гэтэ муухай болж исэн түүх бол байхгүй шүү. Дийлэгт нь ер нь бол миний тоглолт дандаа сайхан бол. Яг бид нар нөгөө нэг жоохон шунаад идэх нь 100 болох гээд ингээд жоохон ингээд те шунаад ид. Хизээш 100% болно гэж байхгүй байхгүй. Нэг 80-90% та 70% болсон ч хангалттай байхгүй те. Тэг яг энэ ч нөгөө багийн тоглолт учраас яг дуучин соло дуучин бол өөрөө ганцаараа бүгдийг аваад гарна. А тэгтээ арт талд нь бүжиг, гэрэл, тайз, декорац гэд бүх юмтай холбогдож явдаг учраас энэ чи хааги биш учраас тийм учраас хариуцлагатай л да. Таны тоглолтын найруулагчаар яаж? Манай Skin Entertainment-ийн Анар. Анарын мэднэ өстэй тий. Тэгээ одоо сүүлийн үед ер нь олон том тоглолтуудыг Анар л одоо зохион байгуулж байна да тий. Хөгжмийн найруулга тал дээр хөгжмийн найруулга би урд нь бол би нэг хөгжмийн найруулагчаар явцдаг гэсэн. А энэ жилийн тоглолт дууны жанртайгаа холбогдуулаад 3 хөгжмийн найруулагч авсан. Яг хуваагаад дуунуудаа хуваагаад ингээд өгсөн. Тэр нь нэг хүнд ачааллыг өрөөснөөс хамаагүй зүгээр юм л. Яг тэгвэл илүү бүтээлч болдго юм байна. Сонирхолтой болдго юм байна. Тэгээ гоё ярилцаал нэг хөгжмийн найруулагч дээр очиж за одоо яг ингэж хэмээр ингээд нөгөө төсөө зөрүүлээл те. Тэнгүүт дараагийн хөгжмийн найруулагч дээр очиод одоо нэг нөгөө тамгууд төрийн хөгжмийн найруулгыг хийсэн Оки гэж залуу одоо юм. Нэг нь манай одоо солийн гавь урдын гавь зүтгэлд манай Чимба. Чимбат. Нэг нь Санчир гэд одоо залуу хятад маш олон жил амьдарсан шин залуу хөгжмийн найруулагчтай 3 хөгжмийн үнэхээр гой сонирхолтой хийгдэж байгаа. Яг бол
Энэ удаад би хөгжмийн найруулгатаа бүр илүү хач холбогдол өгж байгаа. Төрөжийнхаа нөгөө алдсан алдаануудыг илүү нөхөөд одоо туршлага бүр илүү суудсан байгаа шүү дээ. Тэгээ маш сайн судалгаатайгаар ер нь дуунуудаа яавал илүү дэлхийн стандартын хэмжээнд би хөгжмийн найруулга хийх вэ гэдгийг ер нь бол 4-5 жил судалсан байсан. Тэгээд өөрийнхөө дунд одоо Монголын хөрсөн дээр яг өөрийнхөө дунд яаж буулгавал илүү сонирхолтой яг тэр entertainment үзүүлбэртэйгээ нийцэх вэ гэдгээ судалсан байсан учраас тэдэрт нөгөө санаагаа маш сайн ойлгуулж хэлж чадсан. Тэгээд тэр талаасаа хөгжмийн найруулга их гой сонирхолтой болж байгаа. Хөгжмийн найруулгын хувьд бол нэлээд дэвшилттэй хийсэн. Нэлээд дэвшилттэй. Манай хөгжмийн найруулагч сайн ажилласан. Хурдан болоосоо л гэж бодоод байна. Хурдхан шиг үзэхээс тэр гоё тоглолт хүмүүс энэ бүгд хүлээлттэй байна. Гэтэ бас нэг том босго бас үзэгчд маань хэд битэд байсан. Яг бол бид дэлхийн хотууд бас биш учраас тий. Тэгэхээр манад бол учир дутагдaltaй юмнууд бол зөндөө байгаа. Яг бол стадион маань бас ямар илээ. Тэнд янз бүрийн юм хийхэд бас боломжгүй тий. Бид нар өөрсдийнхээ хэмжээнд Монголынхаа нөхцөл байдалд одоо нийцсэн тэр инновацлог хөгжил дэвшлиг бол мэдээж хийх бах. Тэгтээ яг дэлхийн хэмжээний одоо Pepsi Cola-гийн тий half time тоглолт шиг бол арай бас тэрний хэмжээнд бол хүрч чадахгүй шүү дээ одоохондоо л тий. Гэтэ тэр л дөхүүлнэ. Тий. Яа, тэгтэл болоо. Тий болоо. Аянагч ер нь аялал зугаалгахт хэр явдаг вэ та? Би хөдөө авахыг дуртай шүү дээ. Ер нь нэг юм байгаль дэлхийтэйгээ ойрхон байх. Тэгээ байгальд очихороо яхад ч ингээд энэ бүх зүйл бурхны бүтээлүүд юм байна гэж хараад бүр үнэхээр ингээд гайхаад ингээд өөрөө бишрээл яагаад ингэдэг юм бэ гэл ингээд тэгэл үүлийг ажиглаад үүлнийхаа зургийг аал өөрөө тэрэндээ энэ тим юм гарцсан байна гэл өөрөө тэрэндээ ингээд баяр хөөрөөр дүүрэл тэгэл ингээд ургуулсан бодоод уран бүтээлч хүн болохоор илүү тэгдэг юм уу те ингээд нэг юм байгаль дэлхийн юм харж маш их баясдаг. Тэгэл ээж хаан нутагт очлоо гэл ингэнгүүт нь усны юм байна. Тэг өөр ямар тогтцтой вэ? Өөр одоо ямар устай вэ гэл ингээл те өөрөө сонирхол. Тэгэл ээж маань очдөг байсан уулын бэлгээд тэр нь ямар нэртэй уул гинэ гэл тэрэн дээр нь очиол те. Тийм байдлаар бол ер нь маш их тэгж байглаа тэгж ингэж хүндэлж хайрлж биширж тэгээ тэрэндээ баяр хөөрөөр дүүрч тэгээ эн чинь бурхны бүтээл байх бид нар яагаад бурхан ийм гоё юмыг ингээд бидэрт ингээд энэ бүтээлүүдэд бидэн зориулаад хийсэн багт бид нар яагаад ийм сул дорой байдгийн болоо гэлтэй эргсүүлж одоол ингэдэг нэг тийм сонирхолтой ер нь бол өөрөө тэрэндээ ингээд яагаад бид нар ингээд ийм байгаль итлэгээ хайрлахгүй те зөвхөн ингээд өнөө мараашийнхаа өөрийнхөө ингээд бүсэл тачаалынхаа төлөө те ингээд байгальтгийг ингээд байгаа юм бай гэл тэрэндээ ингээд амар ингээд нөгөө ингээд имтрэл тэгэл яагаад ингэдэг болоо гэл те ингээд тэгдэг нэг тийм одоо хүн гэдэг юм хаашаа те нэг юм гашууддаг тэр юмд нь те хоорондоо тийм хайртай. Тэр бүтээрээс блогераа дамжуулаад бас хилдэг байхгүй юу? Аял зугаалж ийш тийшээ хөдөө гадаа явахдаа бас цэвэрхэн аялаад байгаагаар утсан газраа хог тарилгүй бүгдийн түүж аваагаа цэвэр цэмцгэр ихтлэхийдээ хайртай байгаараа гэж уриалдаг. Одоо байгалийн нөхцөл байдлыг харж байгаа л тийм даяар тий. Одоо саяны яг энэ үгнээс нь ингээд жишээлбэл бид баян энэ дугаар болгондоо хэлдэг байхгүй юу? Тэгэхээр таны энэ байгаль дэлхий гэдэг маань өөрөө бурхны бүтээл юм шүү гэдэг үгэж авч болох уу? Болно шүү дээ. Яг зөв. За, ариун зөвшөөрөл авсан шүү юу юм бэ? Өөрөөс тааш тэгээ хэлдээр худлаа өөртөө хэлсэн юм шиг гэдэг байна. Бид нар болохоор энэ байгаль дэлхий бурхан бүтээсэн юм а гэдгийг дийлэх нь мэддэг боловч мэддгүй байдаг байхгүй. Тэгин чинь бурхны бүтээлүүдэд бид нар хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энд чинь нэг л бурхан байдаг. Тэр бурхан тэрийг чинь бүтээсэн биш бидэн зориулаад. Гэсэн чинь бид нар тэрийг нь яаж юм те? Үнэхээр л нэрээ бас харамсмаар байдаг шүү. Зарим тохиолдолд бол үнэхээр харамсмаар. За та эр хүний ажлыг ер нь хийж аялал зугаалтчаад найхансаа барих гэл тийм. Үгүй юу яана гэж. Яана одоо бид гурав чи эр хүн байхгүй одоо яах. Гурлаа майхна барина шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. За яста аач хүн тал дээр бол яста аач байхгүй шүү. Би яг тийм дээр үнэхээр дандаа хүн зарц сурсан байх юм байна. Одоо энэ зарц сурсан хүнээр заавал майхан бариулна шүү тийм. Манай үзэгч хараарай. Бисаасын буруу байгаад одоо нариунагч бүтэхгүй юм байна. Үнэхээр ажилгүй юм байна гэж хэлчихвэл одоо яана нэрэндээ хайртай болохоор манай нөхөр тэгсэн намайг ингээд хөдөө гадаа явдаг гинэ. Тэгэл ингээд ариунаас тэгэл бүгдийн нураараад ингээрэй гээл тэгсэн мөртлөөс яг цагаалахаар ариунаа гол юм хийдгүү гэж байгаа. Гэсэн чи ариунаад үйлчлэх 6-7 хүн ариунаа гэж үшээ хийх хүмүүсүүд нь бэлэн болцсон. Тэгэл бүгд ариунаагчаас ариунаагчаа гэж явж байдаг гинэ.
Тэгэхээр айгүй сайн менежер юм шиг байгаа. Маш сайн менежер юм шиг байгаа те. Хүмүүсүүдийг айгүй хөдлөж байгаа том аялдчихдаг юм шиг байна. Тэгээ та ингээ ярилцаад ингээ яриад явхад ингээ нэг хүнийг ховсно гэж ярьдээ ингээд өөрөө ирэхгүй ингээ ховсдож өөртөө оруулдаг. Айлт нөгөө хоолыг хийсэн сууж өгч гэж. Арин ачаа сүүтрэг авах уу гэдэг чи би ч ингээд баг машины ард битүү гоё юмтай ингээ хөөс өсөв бэлэгтэй. Тэгээ хамаг юмаа хийлгүүлсэн ингээд нээхгүй амраад ирж байгаа юм шүү. Тийм л гоё энергитэй байхгүй юу та. Манай нөхөр бас наваад гисэн. Йоо Арукаста нэр яасан гэдгсэн чи. Гэхдээ нэр явж байгаад нэг биц чи би өөр чиний үйлчлэх болсон заримдаа явж байгаа. Бүх юм хийсэн зогсож байгаа энэ одоо гоо би гөшөргөөр чиний бүх юм хиймээргүй байна гэдэг. Нэг нэр нөхрөө бид тэгж үйлчлүүлсэн байдаг байх нь шүү дээ. Зарим үедээ нэрээ тий хайрламар шүү. Тэгтээ тийм байна гэдэг чинь бас тий тийм эр нөхөртэй байна гэдэг чинь ямар гоё тий биднийг ойлгож штэ тий бүр тэнд. Тэнэг хүний тэнгэр ивэн гихчээр ямар нөхөрнтэй ямар сайн нөхөр намайг ойлгоо суудсан гэж ярьдаг байхгүй юу? Гэнэр чи бас юурал тий? Тий, юурал тий. Одоо бид нар жишээлбэл эр нөхрүүдийг урлагийн хүний артлын гэр бүл айгүй өрөвдмөр штэ гэж яриад байгаа штэ. Бид л эсэргээрээ тэднэр маань бас бидрийг тэгж ярьдаг. Яагаад гэвэл иви тий урлагийн хүний айгүй байж чаддаг шүү дээ аваад чиг тий гэх. Яа манайд шүү хүүхчиг мөгчиг гэдээ бас доош нэ. Айгүй гинэн наад чинь тэгээ загсны ой санамжтай эргээ тараал мартцсан уурж агаад гэдэг. Нэр загчаа эргээ хараа миний айртай гэсэн загчаа. Тэгээд тэр чи яг нэг урлагийн хүний тийм хөнгөн зөрсөлтэй. Тэгээ магадгүй урлагийн хүн тийм болохоор өтөлтгөн болов гэж боддог шүү дээ. Би лав ингээл зуугаалс таа. Тэгээд яваад гэдэг юм уу те. Тэгэл ингэн гэж чаддгүй. Тэгэл нэг мэт ивидээ хөөрхөн амтг гэцэл өвдсөн сууж байгаа юм чинь те. Тэндэл дүрс гэж уралжаад тэгэл эргээ хараа мартчих. Тэгээ загсны ой санамжтай гэсэн шүү. Тэгээ юу ч олоогүй юм шиг гэдэг. өөрөختөө маш өндөр урлал. Тэгээ өндөртэй тэр амар гоё гаа. Тэгээ наад нөхөр дэгс ёо найдахтай үрдэл сүрж авсан та. Бүх юм чаг гэж байгаа байхгүй. Тэгэл тэнд нэг түстас түмпэн шалга ариунаад үшээ юм унгаацсан тэрүүгээр те тижигнэлцэл засч чинь гэж байгаа чи өөрөө. Зүгээр хүн ингээд оо яана юмаа марчиж гэж хэлж болно шүү дээ. Тийм шүү дээ. Яана гэж миний яач Тэгээ надад зүгээр л хэлсэн шүү дээ. Юу сүртэй юм чинь хөө амтай өчөө яаж ийж ирсэн юм. Гэхдээ 58 хүрэхээр бас нам суудаг юм байна бас. Ерөнхийдөө нөгөө дууны нөгөө айхтар өндөр авиагаар ярддаг байсан юм чинь намсдаг юм байна те баг зэрэг. Тэг чи аргагүй штэ амьдралын янз бүрийн юм туулаад үзчихээр хүн чинь нөгөө хит өндөр дуугаар ингэдэг байгаа. Тэгтэл нэг маазраад ингээд суухаар за бид нар шиг тод дуутай усад байхгүй. Одоо би өөрөө мараад нөгөө найрыг гацхад бидний найр болгоо гэж. Тэгээ аль хүлээж даа гэж байгаа дараад ирчихсэн одоо би тэрийг бас доктор амар инээдэг гэдэг тэгэхгүй. Цаанаасаа л юм юу гараад яг үн сэтгэлээсээ л инээгээд байгаа байхгүй юу? Тэр шудлаа инээгээгүй тий. Тийм шудлаа инээгүй. Одоо ингээ гурвуулангийн орохоор энэ гурван ярианаас юм сонсох нь гэх тийм баг. Тэгсэрний тэрийг бас үзэх дуртай. Дуртай ёо. Ягаад вэ? Гэхдээ бид ч аминдаа дараад байгаа өөрсдийгөө. Дараад байгаа шүү дээ. Чи бас нэлээд дарж орж байгаа шүү дээ. За ямар ч юм өнөөдрийнхөө дугаараар бол 2025 оныг дуустал одоо ирч хүчээ цэнгэж авах юм байна. Харин ажтай ороод яриа бол дуусахгүй юм байна. Ойлгомжтой болчлоо. Очих газараа очиод хэдлээ яриагаа гоё өрнө. Одоо очих газараа очихсан чи яриа дууссан. Одоо их чинь буцчихоо гэхээ. Би яриа явахгүй гэдэг. Күбэт орсож үшээ яриа дууссан. Хамаг юм яриа дууссан. хэлсэн шүү дээ. За би энэ үсгийг за та. Ерөөсөө майхан одоо хийхийн та идэд амьсгал хэрэгтэй амьсгал. Зурга. Хүч хийлэгдэж чинь За амьдралдаа ерөөсөө майхан байгаа. Тийм майхан барьж үзээгүй майхан хийж үзчихнэ.
Тэгээ бид хоёр дээр ирээ байрчлаа. За ингэ болчихж байгаа юм уу? Тий. Оо ямар хурдан юм бэ чи? Ваа. Хурдан байгаад. Тийм бай. Одоо ингэ чангалаад байгаа юм уу те? Оо тийм биш үү? Ааха. Ингээд босч байгаа шүү. Ямар гоё гэр вэ? Өстө ямар сайхан гэр вэ чи те? Одоо энийг ингэ барьж үзээд. За окей. Оо чиста. Хурдан сүндэрлдэг байшин байна. За болно доо. Болцсон гинэ. За цалина ганцыг дахиад би нэг үзэж. Ой чи бүр болцсон үедээ бүр гатуурч. Гатуурч тийм ээ. За болио. Гатуурч юм байна. За. Зиш. Гэл бол. Харин их бодож байгаа юм. Нэг сонир бүр хаач юм бүр хөдөө газар авчираад майхан цайхан байрлуулад ичиг бүр тэг бүр гайхаад өө ингэж хийлээд ингэж тагалцдаг юм уу. За. чинь л та манай. За одоо яах вэ манайхаа? Ингээд Газараа зооцсон уу? Зооцсон биш те. та тэнд хонох юм уу? Юу гэж харах вэ? Нэвтрүүлгэндээ зориулаад ингэж үү те. Ямар гоё. Дуулаад хуурдаад уугаад идээ таны хоныг үл хоны. Бэлтгэл хамаагүй гэвэлтэйгээ. Тоо мартцсан те. Яаж ийсэ чука жавха хоёртой байна уу? Уушлаарай гэсэн те. Уушлаарай гэсэн зогсож байгаа юм шиг үстэй те. Нөө хариулт юм байхгүй. Те. За одоо бүгдийг ингэж юу яах юм те. Зооч. Таад бол зүгээр мэрэгчсэн юм байна шүү дээ зүгээр те. Бүгд адилхан уу те? Ааха. Эндээс нэм үү? Энэ мөн үү? Биш энэ. Оо за. Эндээс уягаас те. За. Яа ч идэх. За. Өнгөн хийж агаад гарч. Ингээд үү? Оо. Тэгэл цацчих юм байна те. Тэгэл. Яра Майхан байж үзээгүй гэдэг чинь. Йоо. За. Ингээд суурч штэ. Оо тийм үү. За. Хаажих ойрхон. Ийш нь харуулаад. За. Ингээд. Бас дали зодгий. За. Оо бүр сурцсан ярьсан юм. За одоо нэг үзэж. За одоо яг нэг үзсэн. Яа гинэ за. Бас чиг мэгээ бас айтайхан яахгүй болтгүй юм биш. Тэгвэл сугарч нь. Ааха. За. За мачин атгач тэгээд. Үй бороо орч штт. За. Гэж жагаад. Гэ татаж жагаад за. Сайн уучлаа. За үлээж. За. Биш энэ ийш нь харуулаад. Бас ингэж харуул унахгүй юм байна тий. Одоо энэ чигэнд болж гинэ. Болцсон. Одоо хөлөөрөг шиг. За одоо хөлөөр гişэр болохгүй шүү дээ. За. Заагаад. За. Унчихгүй дээ. За. Окей. За. Баярлаа. За ерөнхийдөө тэгтээ минийх бас жоох ийшээ болчихжээ зүгээр үү? Зүгээр. Жоох ийшээ болохсон. Тий, жоох ийшлүүлэх юм байна. За чи арай мэрэгжлийнхаараа. Тий, яг тийм байхгүй. Тэгэхгүй салхилахаар ийшээ болчихор чинь энэ унчих магадлал өнтертэй юм. Бүү за наа пүүц чинь бол яг одоо хатас суудаг ингээд зориулагдсан пүүц байна. Тийм байна. За. Агаарч ямар ч байсан тоглолтоо хийхээс өмнө авчирч чадсан шүү. Баярлаа. Майхна барьчлаа сая хийлээ. Тэгээ гац зоолоо гэсэн чинь бас чаддгүй сурлаа. Бояахан зааж өгөөгүй л өглөө. Тэгээд амаараа хийгээл ингээрэ тэгэрэ гिचэл ингээд явцдаг гэдэгсэн шүү дээ. Яалчгүй бид гурав дээр өөр ирэхтэн байхгүй. Яалтчгүй ажил хийлээ тий. Тэгээ одоо ажил хийсэн үнийг чи хоймортоо суулгахгүй болохгүй. Баярлалаа та сайхан байна. Ажлынхаа хажуугаар тий. Агаарт ирсэн сайхан халуун цай өгье. Тэрнээсээ өмнө манай логийн манаас бас хамтран ажиллагч. За.
Ханаас нь эхлэх үү? Өө бүр салат хийчихэж байгаа юм уу? Ваа ямар гоё салман. Вау. Үгүй энэ болохоор зүгээр хоолны чи өмнө юу шүү. Десерт юм уу? Салат нь заяа. За, Одоо би танд бас дэглэн барьж байгаа ах гэж одоо таныг За. тоглолт Монголд өгсөн байгаа шүү. Ер нь барьж байгаа тий. Тийм учраас бас хөнгөн жоохон чандрын хоол игээд болчтой салман шарж гинэ. Фитнесийн багш харж байгаа хамаагүй мэж болохгүй. Сайн байхгүй орн гяс нэг ус үзм амдаа хийчихтэй тий. Манай 10 үндэс үндсийн маань гаргаж байгаа шинэхэн пип байгаа. Өө ямар гоё манай час уу? Час. Манайтай хамтарч ажиллаж байгаа Оо, сте. тийм үү? Тийм. 10 үндэс манайтай хамтарч ажиллаж байгаа шүү. Баярлалаа. Час брэнд. Би бүр энийг бүр рекламдаж байгаа. Бүр шууд аваад Дайсан байгаа. хаана тэнд байна. За за. Энд байна. За тэгвэл энийг задлах уу? Тань тариалаа. Эдгтээ нөө юу өндөртэй байстай градус Өндөртэй. зөөр амсын тий. Ёс юм уу? Заавал Яс туухтай ямар юм уу? төр төмгөр юм чи. За. Болгоч юу. Хаанаас нь ч гарсан үг юм те. Яс ямар төр төмгөр. Өмгөр тий бас монголчууд тийм л ёс юм бүр төмгөр ард хүн байсан байхгүй юу тий. Одоо амсаж үзье. Ерөөсөө үзээгүй юм байна энийг. Жимстэй ил юм шиг байна. Тий. Тэ? Пичтэй болон лаймтай гэж хоёр өөр төрлийг гаргаж байгаа юм байна шинээр. За ингээд удахгүй болох зүрх асан тоглолтын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Час хийсэн сайхан тоглолт хийчихье. Час хийсэн бас ороод байгаа тий. Час хийсэн сайхан тоглолт хийчихье гэж. Час хийсэн 3 хүүхэн. Төмрийн Ариуна зүрх асан тоглолт 8 дугаар сарын 23-нд Төвцөнгөлдөх хүрээлэнд уулзцгаая. Аны жимсний амттай юм байна тий. Амтж чинь, жимс амтж чинь. Анх удаа л Ой, пив зөөл юм байна. үзэж гинэ. Би бас пивууд би нэг тий. Ер нь бол яг пив ухаар нэг юм гашуунтай санагдаад Нэг юм байдаг тий. мэдхгүй харин нэг тийм. Эдгтээ үнэхээр гоё юм чаддаг. байна. Гэтэ энэ бол бас зүгээр л юм байна те. Жимсний амттай байна тий. Жимсний амттай юм байна. Тэг манай тоолч дийлийнх нэг бүсгүүчүүд их ирдэг учраас эмгтээчүүд тэгээд энэ чассынхантай хамтарч ажиллаж байгаа байхгүй 10 үндэстэй тий. Зөөлөн Бас пив ууж байгаа мэдрэмж тий төрөхгүй тий. Пив гэхлээр нэг өөр үйдэг шүү дээ. Тий. Нэг Гашуун юм шиг нэг тийм өөр нэг хамт байгаад байдаг шүү дээ. өөр хүүс зориулсан юм шиг зориулагдсан юм шиг санагдаад байдаг тий. Тийм чинь яг бид нар зориулсан юм шиг юм гоё юм байна. За тэгвэл тоглолтын дээр нь очиод угаасаа час авч байгаа. Тий час авч уун тий та хэд. Хадад авчаа. Юунд хадад авчаад байгаа. Би уутаад авчаад байгаа. За би 5 өгнө. За тэгээрэй. Өндөг байгаа юм байна, уург байгаа юм байна. За. Галтгоо могоо ямар гоё юм бэ тий. Тий эн чинь ингээд тэр чигээрээ доор нь ингээ юмнуудаа хийгээ аваа явчихна. Авсаархан. Очиод аюу амархан байгаас тий. Тийм байна хараа. Уг нь бол майхан байхад аюу хэцүү дээ. Тий ер нь бол эмэгтэй хүмүүсүүд ер нь төлхөө нэвтрүүлэг гэвэл бас Монголын хөгжилд их хэрэгтэй юм байна тий. Чимхлүүр ажил ихтэй. Яг бол би нөгөө эмэгтэй уран бүтээлч учраас бидний тоглолт чинь чимхлүүр ажил ихтэй. Тэгэл тэрийг нь ч гоё болгочмаар санагдал, энийг нь ч гоё болгочмаар. Тэгэл бүжгнийхаа гутлыг хүртэл хараад ийм гутал үсчмээр байна гэдэг ингээд тий. Тэгээс эрэгтэй хүний уран бүтээл эрчүүдийн 2 л хуц солино үсттэй. Өөр яах юм бэ тий? Аа бол нүдний шилтэй гарч ирэл хадгаа зүгээл тий. Тэгээд болоо өөр юм байхгүй тий. Тий гутлаа солихгүй тий. Тэгвэл манайд одоо 6 солио бүх юм солигдсон шүү дээ тий. Бүрнээрээ тий. Дээрээс нь нэмээд үсийн хүртэл тий. янзлаа шүү дээ. Тэгэхээр энэ тоглолтын ард бол маш их хөдөлмөр явдаг. Ер нь бол энийг мэднэ мэдэрч сайн бас наашаа ирж байхдаа бас уран бүтээлч хүмүүс ер нь урлагийн дуучин, жүжигчин ер нь гэлтгүй бүгд адилхан. Яг маш адилхан байна. Арг ирэнч мөнгө ялгаагүй маш адилхан байна. Баярлалаа. Өдөө зэрэгтэй явуулж байгаа. тий штэ. Хандаа талархъя гэж тий. Тий хандаа талархъя. Тий. За тэгээ сайхан хэлмээр байна. За одоо Ариуна гэгч маань хамгийн анх одоо Болгарт сургууль төгсөж ирээд өөрийнхөө эх орондоо хурж ирээд хамгийн анхныхаа бие даасан тоглолтыг хийхэд одоо тайзан дээр гарахад оюутны амьдралаас уран бүтээлчийн амьдрал руу шилжих тэр мөчтэй. Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж исэн бол? Би яг сургуулаа төгсч эрэхтэй ер нь бол Монголын рок pop урлагт бол ер нь захиур хаглан гэсэн тийм том алсын арга дээрж тийм залуухан байсан гэж тий. Тэгээ би бол тэнд очиод үнэхээр супер уран бүтээл хийн. Тэр дундаа Европын рок pop урлаг тэр үед чи одоо нөгөө дэлхийн Мадонна, Whitney Houston гэл одоо яг одоо бидний шүтдэг байсан уран бүтээлчин бүгд
дэлхийд нэлээд цөхөр хагацсан, нэлээд яг залуу эд үедэрээ байсан. Тэгээ бид нар тэдний пянзыг авч сонирхдаг байсан үе. Тэгэхээр тэр чи одоо нэг нөлөөлөл нь орж ирж штэ байна. Харийн орны нөлөөлөл соёл те. Тэгээ тэр утгаараа цоошин зүйлийг хийн гэдэгт маш итгэмжтэйгээр орж ирсэн. Тэгээ мэдээж эхний удаад бол шинэхэн уран бүтээлч хэн ч хүлээж авахгүй. За эхний 3 жил хандаа хаг даруулсан байдаг юм аа. Тийм үү. Бүр уйлаа сэтгэлээр унаал ааваа яста үнэхээр хэцүү юм байна. Энд чи мөнгөгүй бол явахгүй юм байна гэдэг. Зах зээлийн эдийн засаг шилжижсэн. Тэр чинь нөгөө чөлөөт эдийн засгийнхаа хуулиар бид нар одоо тий зах зээлийн эдийн засаг шилжирэнгүүт чи бүх юм мөнгөөр тооцогдсон шүү. Тийм шүү. Тэгэхээр хуучин бол төр мөнгөний юм уу байгууллага ингээд тодорхой хэмжээгээр уран бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн бол тийм байхгүй. Та өөрөө бүх юм аа хийнэ. Тэгээд тэр үеэс би бүх юмаа би дааж өөрөө хийж сурсан. 97 онд Эрос номер 1 тоглолт тоглоход хувийн бүжгийн багш авч ирсэн, бэлтгэлийн багш авч ирсэн, хувийн фитнесийн багш авч ирсэн, өөрийн хувийн өсчин нүүр будагч гэдэг хүнтэй байх хэрэгтэй юм байна гэдэг юм анх 90 оноос хэрэгжүүлж эхэлж ирсэн. Тэгээд 2 бүжгийн багшийг аваад өөрийн хувийн бүжигчтэй болж ирсэн. Тэгээ өөрийн хувийн бүжигчтэй болоод тоглолтондоо хувийн бүжигчтэй тайзан дээр гарчлаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар маш олон шин зүйлийг эхлүүлж ирсэн гэсэн. Миний хувьд бол олон шин зүйлийг entertainment урлагт оруулж ирэхэд шоу ертөнцид бол олон зүйлийг оруулж ирсэн. Тэгээд 97 онд бид нар тайзан дээр Нью-Йоркийн гудамжийг зурлаж ирсэн. Одоо тухайн Хэро Баатара, тэгэл одоо Лемонсын Лавга, Ононбат одоо халдсан тука талигачтай сайхан бурхны оронлоо явсан. Тэгэл тэр үеийн ганц сэрэ амраа гэж бүх залуучууд борлуулалтын студид ажиллаж байсан. Хамгал супрууд бүх супрууд тэнд байсан. Тэгээд бүх супрууд миний Эрос номер 1 тоглолтод бүгд зураачаар ажиллаад тайзыг яг ингэж хадаж те. Тэгэл энд зураг зурх юм бол тэр зургаа зурж тэр Нью-Йоркийн гудамжийг хийжсэн байхгүй. Тэгэхээр бид нар маш олон зүйлийг зоригтойгоор, золиостойгоор яг эрсдлийг үрээд эхлүүлж чадчихсан байхгүй. Ер нь бол аливаа уран бүтээл зориулалт гарахгүй бол, золиосыг гарахгүй бол зүгээр л хүн надаа хийгээд өгчих юм байна гэл хин ч хийчихгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг тэрийг үнэхээр зоригтойгоор хийж чадсан байхгүй. Тэгэхдээ би тэрэндээ талархдаг. Яг бол тэрэн донд залуучууд бас яг бүгдээрээ нэгдэж чадаад бүгд гоо шин нэмийг хийх юмсан гэсэн тэр хүсэл эрмэлзэл тэр яг нэг цэг дээр төвлөрөөд нэгдэж тэрийг хийсэн. Мэдээж тэр санааг одоо ингээд таа бас гаргаад тий яг нь одоо та талаас нэмж мэмээд хийгээд явчих байгаа байхгүй тий. Одоо Эрос number 1 тоглолтын араас уран бүтээлч хүний амьдралд одоо яаж өөрчлөгдсөн бэ? Тийш үү тэр Эрос номер гэл ингэнгүүт чи манийг чин нөгөө өөр утгаар нь ойлгох чинь тий. Агтлыг нөгөө бодлого нь болохоор Эрос номер 1 гэдэг чи Эрос гэдэг чинь нөгөө Иремийн хайрыг Эрос гэж хэлдэг юм билээ шүү дээ. Одоо эхнэр нөхрийн хайрыг. Тэгээд тэрнээс биш тийм яг манайхан нөгөө шууд Эрос гингүүт нь л одоо тэр шууд утгаар нь гэдэг шууд утгаар нь ойлгочдөг. Яг үгийг хайгаад үзэх юм бол хайртай холбоотой үг гэдэг байхгүй. Тэгээ намайг чинь нэг хэсэгт бахан Эрос одоо нүцгэлдэг ч гэдэг юм уу гэдэг нэг юм жоохон буруу ийм нөгөө PR нь жоохон буруугаар ингээд явж эхэлсэн байхгүй. Тэгэхээр залуу байсан учраас тэрийг эрсдлийг юм уу эсвэл тэр одоо золиосыг янз бүрийн юг даах чадвартай байсан маань яг бол бид нар нөгөө өөрөө тэр алсын хараа маань Монголын рок pop урлагт би захир хаглана би ингэнэ гэс нэг тийм том хараатай ирсэн учраас тэрэндээ хүрэхийн тулд залуу байсан учраас даатсан байхгүй тий. Тэр мэдээж хүнд хэцүү ингээл даруулах тэгэл янз бүрээр хилүүлэх тийм үе зөндөө байсан. Гэтэ үнэхээр яалчгүй 20 болдгоо 20 нас гэдэг шиг тий. Тэр нас маань барын амдаа гараа ихэж боцохгүй гэдэг шиг тий. Айх ичгээж мэдхгүй зоригтой ийм том юм тээш ингээд дотроо хийгээ аваа явцсан хүн чинь энийхээ ард л гарч ирсэн. Гэтэ би бол тийж боддгийн штэ жавхаа. Ер нь бол хүн бол залуу насндаа л яг хийх хэрэгтэй байдаг юм байна. Би 25 настай байхдаа нэлээд олон ажлыг том тоглолтуудыг хийсэн. Бас хэдэн CD гаргацсан тий. Тэнгүүтээ 33 настай байхдаа би гавьятыг авч ирсэн. Яг тухай залуу арай залуу авч ирсэн байгаа үстэй. Тэгээд 2000 онд би тэр алтан гац төрийн одоо аваад 5 жилийн дараа аюуч чинь болж ирсэн. Тэгэхээр бид нар яг тэр 20 болдгоо 20 27 28 эрчтэй настаар бүр ингээд оргилт нь хүрсэн яг бүх юмаа зоригтойгоор хийцсэн те. Гэтэ тэрийгэ нөгөө тэр шагнал авахын тухайтад биш те. Яг одоо энэ уран бүтээлийг би ингэчүүл гэдэг тийм цангаатай өлсгөлэн уран бүтээлч байсан байгаа. Тийм өлсгөлэн байх хэрэгтэй. Өлсгөлэн чон шиг байх хэрэгтэй. Бид нар чинь нөгөө тэр юмдаа хүрэх гэж тийм гоё юмыг зоригтойгоор хийжсэн байгаа байхгүй те. Эрэл хэлж те. Яг тэгдэ. Бид нар Сойс байхад оюутан байхад багш нар тэг хэлдэгсэн байхгүй юу? Та нар оюутан байхдаа юу хамаагүй хий. Энэ бол та нарт зөвшөөрөгдөнө. Энээс гараад та нар хариуцлагатай болж эхэлнэ гэж хэлжсэн байхгүй юу?
Тэгээд бид нар оюутан байхдаа тэрийн ч мэдгүй ангаагаал тэгэл ингээл хийх үедээ хийгээл хийхгүй үедээ хийхгүй ингэж явж байгаа. Төгснийхээ араас харин ёстой нөгөө багш нарын оюутан байхдаа хийгээдсэн юмнуудыг хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь одоо би ингээд бодох нэ айх айц байхгүй тийм. Маш зоригтой байгаа. Тийм. Өөрийнхөө хийх гэсэн зорьсон бүхэндээ. Тэрийг би алж ийн гэж боддог. Бодоод байдаг. Иржилсэн үстэй сайгаа тий. Заавал хүлээ зөвшөөрөх гээл Хүнээс тэр үгээ нэхээд тий. Яг алдаатай зүйл ингээл нэг суперч дуулаагүй байгаа ш заримдаа. Тэгсэн мөртлөөс өөрөө дотор алаад байгаа шүү дээ. Тийм бас тий ерөн залуунаас бол тий. Тэгээд дараа жоохон хэрсэн болоод ирэнгүүтээ алдаагаа мэдэрчлээ жоохон ичингүүрээ тий. За би энэ дээр сая үнэхээр жоохон таархан байсан ч гэдэг юм уу. Хүлэн зөвшөөрөл тий. Тэгээд 30 гараад 40 37 8 40 хүрээд ирэхээр ерөнхийдөө алдаагаа мэдрэл за энэ дээр арай жоохон сэтгэл хөдлөлөөр хусчлаа даа ч гэдэг юм уу тий. Нэг тийм юмнууд орж ирдэж ш. Харин залуудаа л алаад айл гэж боддог юм шүү. Яг тийм тий. Гэтэ тэр бол маш зөв. Тэр бол зөв. Угаасаа тэгжээж бид нар тэр зориг гаргаж ээж тэгээд бид нар тэр уран бүтээлийг зөргтэй хийж байгаа байхгүй тий. Онсон ч оноогүй ч тий. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа нөгөө хүмүүс маань таны фэнүүд маань ямар салбарын хүн байж болно. Айлч мэрэгжлийн хүн байж болно. Айлч мэрэгжлийг сонгох гэж яваа хүүхэд байж болно. Энэ нөгөө салбартай байхгүй юу? Тий. Яг л ингэж залуу байх үедээ л юм руу өсчээрээ л гэж хэлээд байгаа санаа. Тэг би залуу уран бүтээлчтэй тэгдэг байхгүй. Та нар тий за ковер дуулж болно. Тий залуучуудаа уран бүтээлч болооч. Тий одоо өөрийн гэсэн уран бүтээлийн уран сантай уран бүтээлч болоо. Тэг насаар хүний дуу дуулах юм уу? Тийм шүү дээ. Тэр уран бүтээлч тэр дууг хийхин тулд ямар их зориулалт гаргаж тий эдийн засаг санхүүгийн хувьд зориулалт тэгээ мэдээж заримдаа эрсдлийг үрж байгаа, заримдаа золиосыг ч гаргаж байгаа тий. Тэгэнгүүт тэр золиос нь өөрөө уран бүтээлд хандж байгаа хандлага нь өөрөө маш том зориултаа байгаа байхгүй. Тэр дууг хийхин тулд үгнийхөө хойноос хөөцөлдөж гин, хөгжмийн найруулагчийн хойноос хөөцөлдөж гин. Тэгэл тэр клипийг хийхин тулд бид нар ямар их эдийн засаг санхүүгийн хувьд зориулт гаргадаг үлээ тий. Оюун санааны. Тий тэгэхээр оюун санааны хувьд бид нар нойртой, нойргүйгээд тэгэхээр залуучууд мэдээ сайхан хүний амьдуулсан дуг дуулаад олон танигдаж болно өөрийнхоороо дуул. Гэхдээ өөрийн уран бүтээл уран сан гэдэг бол эцтэй чамд. Тэгээд цаашдаа тэрний уран бүтээл гэж чамаар нэрлэгдэж гарах байхгүй тий. Гоё яана. Өөрөө ирэхгүй ингээд ингээд чангараад байгаа юм. Сайн нөгөө Immortal Songs орохгүй тий. Тэгэл ороод бид нар чи ингээд ерөн залуучуудтайгаа хамтарч ажиллая. Энэ үнэхээр гоё франчайз нэвтрүүлэг байна гэж боловсролынхан маань их сайхан хүлээж авлаа. Би ч бас их дуртай хүлээж авсан. Ерөн залуучуудтай хамтарч ажиллая. Эдрийгээ бас бидний дууг дуулах бас боломжийг гоё олгоё гэх тий. Тэгэл Immortal Songs дууслаа. Дараа нь Ариун агчаа гэж залууд Immortal Songs 2 болох уу? Ер бүгдээрээ дуулчих гэдэг юм шүү. Орчмоор байна шүү дээ. Бас би орчмоор байна шүү дээ. Бас нэг ирхмэх авчмаар байна шүү дээ. Өөрийнхөө сонсож өссөн. Тэр тэгсэн чинь надад бас айгу тийм бас нэг бодлоо айгу фанитэй хөгжилтөө. Гэхдээ тэ одоо яах вэ? За би тул 1 2 3 4 за та бүгдээрээ миний дуу хувааж аваад дууд ер нь авчих гэд. Ер нь тэгээ байж. Тэгээд болохгүй байна. Бас Тэр борцоо гэж. Оо ямар сайхан юм бэ зэ. Тэр юм борцоо. Бас болчихгүй байна тий. тэгэхээр чи бас болохгүй байна энэ чинь. Бас дуучмаар байна шүү дээ. Дуучмаар байна шүү дээ. Болоогүй шүү дээ. Чи урд хөгшөрөхгүй. Тэгээ даа ялангуяа хоолоо. Тийм ээ яг үнэ тий. Бид нар өтрлөө гэж боддог. Тэр хүний яалтчгүй төрмөл бэлэг авьяас гэдэг бол ингээл байхаа л их тий. Бас өтөлөхгүй тий. Хөгжүүлэлэл өтөлөхгүй. Бас хамгаалах хэрэгтэй авьяасаа тий. Одоо жишээлбэл би орчуулгын кинонд дуу оруулдаг ажил хийдэг байхгүй бас давхар. Тэн 30 одоо манахаас Simple Ma ягч байна тий. Тэгээ баажгаа ягч байна, оюун ягч байна гэдэг хүмүүс байж байгаа байхгүй. Мэдээж он жил явахын хэмжээгээр бас хүмүүс ингээд насууд нэмэгдэл байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хоолой хизээж хөгшөрдгөө. Үл таних хэмтгийг нөгөө хоолой тий. хэм бэлээ Оюуч. Ёо. Би бүр тэр үл таних хэмтгийг оюугийн хоолойг сонсоод баг тэр кинонд дурлсан шүү. 80 хүний хоолойноос бол бүр тэр ямар загтлыг уншдаг те. Зүгээр тэр киног бол үнэхээр амьдруулсан те тэр нэрээ бүр үнэ. Тэгээд тэр киноны дууг бас та дууссан. Тийм. Бас сая энэ Immortal дээр агимаа ямар гоё дууссан те ямар сайхан дуу. Яг гоё өөрийнхөө юутай дуу. нэг юм сонио. Сүнстэй. Тийм өөрийн амин чанартай тэгээ яг хүний зүрх сэтгэлийн тэр одоо эмгтээчүүд айгүй олон шарах байдаг штэ тий ингээл ер нь эртээчүүд ч бас байдаг тий хаягдсан гээгцэн алдсан онсон тий өөрөө хайсан гэх тий ингээд амьдрал чи янз бүрийн баг тэнгуут үл таних эмгтээ яг тэр эмгтээчүүдийн
төлөөлөл болж бас чадсан дээ тий. Хизээч хин чамайг над шиг хайрлах Яа, вэ. Тий энэ ч одоо эмэгтэй хүний үг үстэй. За бас ирчүүч бас тэгэж хэлж болно тий. Тэгээд тэр хизээч хин чамайг над шиг хайрлахгүй. Тэр яг тэр дуртай тий. Хамгийн тэр тий. Тэгээд яг тийм. Хайсан хайцсан бүсээ тэр бодогцсон. Та нар яг тийсэн би л үе таних юмтай гарчингүүтэй айгүй гойныг давтцсан те. Өөрөө дуугийн дуулцсан заа. Тэгээд нөгөө оюуны ингээл загтмагсан өөрөөс нэг гойнохол цаас би хиний гомдолоо гэсэн те. Айгүй өөрийгөө ингээд шүүцэн явжсэн шүү дээ. Тэр чи яг юм бодогдуулдаг юм байлээ те бүр те. Ариун нэгч яаж зах нөгөө амар нөгөө хүний зүрх рүү ингээ ярьж дуулдаг те. Ингээ амар гоё хүргэж тэгээд ёо үнэхээр зүрх рүү үрсэн. Ер нь бүх дуунууд нь тийм байдаг. Тэгэхээр дуу ингэж төрөх шин одоо тэр үрийг хаанаас авдаг? Үгнээс юм уу? Аянаас юм уу? Эсвэл амьдралаас уу? Яг ер нь дуу яг хаанаас урхан гардаг вэ гэхээр амьдралаас урхан гардаг те. Хүний харилцаанаас, хайрын харилцаанаас, гэр бүлийн харилцаанаас ер нь амьдралаас харилцаанаас урхан гардаг баг. Гэтэ тэр нь яг ямар харилцаанаас? Жишээлбэл үл таних эмэгтэй бол тэр хаягдсан, гээгдсэн, онсон эсвэл хин нэгнийг шархлуулаад үлдээсэн тэр хүмүүсүүдийн зүрх сэтгэлийг хөндөж байгаа учраас тэр дуу хүн болгонд нэг тийм зүйл байдаг штэ тий. Тийм учраас хүмүүс ингээ үл таних эмэгтэйг ингэж гоё нандинж тэрийгээ ингээ дурсаж эсвэл тэр шархаа ингэж санаж тий ингэж дуулдаг. Ашгүй хорвоо дүүргэж дэрэл байгаараа тий. Тэр болохоор бас амьдралаас үүдэлтэй. Яг тэгвэл гэр бүл илүү бүтэн байгаасаа ер нь нөхөр хамттай байх хэрэгтэй юм байна. Бид нар заавал яахлаараа тал амьдрах хэрэгтэй юм тий. Болвол бид нар нөхцөл болцолгүйгээр хайрлаад уучлах хэрэгтэй юм байна тий. Тэдний одоо яаж нөхрөө бид нар болцол тавихгүйгээр хайрлаж сурах вэ гэдгийг одоо хорвоог дүүргэж дэрэл байгаараа гэдэг дуу би өөрөө амьдралаас ухаарсан учраас тэр дууны санаа орж ирээд тэгээд манай яруу найрагч хулан маань өөрөө бас яг ингээд бас гэр бүлийнхээ амьдрал хань яг тэр үед хөндөвчтэй байсан энэ дуу битгаар яг хоёр талаас нийлээд тэгээд энэ дуу төрсэн баг. Аян тэгээд аян манай төрийн сарх балхаж байгаа ая. Тэгээд балхаа ах маань энэ аяг хийсэн. Тэр нэг яаж чи дүүргдэг те тэр дуу хорвоог дүүргэж гэл ингээд нэг дэргэдэд байгаараа гэх нэг ардаал те нэг яг тэгэж дуулдгийн шүү. Тэгээд тэгэхээр чин тэр чин баг хүн болгоод ирдэг. Тэгээд тэрийг сонсонгууд ариунагч ханигаа уучлмаар санагдав. Яг тэгдэг гэж байгаа байхгүй. Тэгээд ингэсэн бол гомдос ивэ миний хань гэдэг ингээд эрэнгүү тэгж боддог гинэ бүр яг тийм ингээд яг энэ зүрхний өглөөрнөөс гарсан байх нь шүү дээ. Тэгэхээр нөө дуучин өөрөө амьдралаас төрөөд тэгээд тэр нь өөрөө үг нь үнэн байгаад аялгау нь өөрөө тэр дууныхаа амин мөн чанарыг гаргаад хөгжмийн найруулах нь тэр бүх юмаа ингээд дүүргээд босох уналт тэр бүх юмыг хийчих юм бол дуу өөрөө бүтэн болдог байхгүй яг л зохиол шиг штэ тий жүжигийн зохиол шиг тий гисэн байсан ч энийг бас амьдуулах дууч маш чухал байхгүй бас тийм ээ бас яг дуучин тэр зүгээр хамгийн гол амин чанар нь дуучин гаргаж өгч штэ тэр гүүр болж тий хүргэж өгж байгаа гүүр нь байхгүй юу яг тий тэгээд гэтээ дууд бол аюулцсан штэ орохгүй байна. Бүр ингээл заримдаа яг тэр ингээл мэдрэмж тэр өнгө аягүй чухал байгаад байна штэ. Тэр дотор өнгөтэй дотор хашгираан одоо үл таних эмэгтэй чинь тэр эмэгтэй хүний тэр шархалдсан байгаа хашгирааныг бид нар ингэж яг тэр нэг гомдсон тэр ингэсэн тэр сэтгэлийн өнгийг гаргаж аягүй чухал гэдэг ба. Гадгүй заримдаа тэр шиг урд өдөр нь унтаагүй ч юм уу те эсвэл стрессэн ч юм уу яг тэр үг гарч харагдаач гадгүй байхгүй тэр чи. Тэгэл тэнгуут яг тэрийг ингээл төвлөрөөл тэгэл яг эсвэл зүгээр амьдарч байсныг минь ингээд дуулчихвал болохгүй шүү дээ тий. Тэнгүүт яг тэр дотор өнгийг гарах нь яг тэр нэг ингээл нэг тэр эмхтэй хүний тэр нэг ингээд жаргал зовлон гунгийг шарахыг л гарах хэрэгтэй байх л чухал байдаг. Тэгээ тэр гарахгүй бол тэгээд дуучлаараа. За амарч байгаа дахиад би бодож байгаад ирээч гэдэг юм уу тий. Хойшлуулах байхгүй тий. Тэр чинь дуулах гэж баг би оройноос хулаад үүр цайтал дууссан. Яагаад болохгүй? Тэгээд тэр чинь тийм нарийн мэдрэмжтэй дуулахдаг би зүгээр л ингээл нэг юм зохиолын эсвэл нэг аягүй энгийн дуу дуулж байгаа юм шиг дуулж болохгүй байхгүй. Тэгээд нэг тэгж ажилласан байдаг юм аа. Дүртэй орно гэж бид яг ууныхаа бас бид дүрд орно яг үнэ. Тийм юм байна тийм. Өөрөө тэр эмхтэн дүрд орж тэр зовлон жаргалыг би мэдэрчтэй ингэж иж дотроос гарч байгаа өнгө байх нь шүү дээ. Тэслийн хүмүүс ч амар зүрх рүү араад гоё ууч. Тэг би боддгийн шүү дээ. Одоо ингээл
хүмүүс ингээл дуучны дуу сонсоод урам авлаа, тэнхэрлээ, бослоо. Тэгэл зарим нь ингээл өвчийг авлаа, зарим нь ухаарлаа гэдэг. Дуу хүртэл тийм юм өгдөг гэхээр те. Гацхан жүжиг биш дуу хүртэл тийм их зүйлийг хүнд бас өгдөг байх юм байна шүү дээ. Ухаарлыг хүн. Тэгээ заримдаа би энэ дууг сонсоод нэхгүй ингээд чөлөөлөгдөөл баяр хөөрөөр дүүлээч гэдэг юм уу те. Нэг тэгдэг. Тэгэхээр би бүр ингээд гайхдаг шүү тэгдэг юм уу гэд. Тэгээ би бүр нэг залуу надаа нэг юм хөгжлийн бэрхшээлтэй болоод тэгсэн чи Ариунагч би таны бундан зүрх дууг сонссоор агаад би болсон шүү гэж юу. Сонир байгаа тийм үү. Тэр дуу тийм сонир нөлөөлөлтөө. Бундан зүрх гэдэг дууг тэр залуу хөгжлийн бэрхшээлтэй болчихгоотаа бундан зүрх гэдэг дууг сонссоор болсон гэж байгаа байхгүй юу. Тийм амар. Тэгэхээр тийм сонир байгаа. Бундан зүрхийг сонсоод болсон гэхэд би ингээд надад тийм төсөөл байхгүй би хөө ямар сони юм бэ. Бас бундан зүрх чамааг ингээд бүр тий Ариунагч гэж. Тэг би одоо энэ дунд үнэхээр дуртай эрэгтэй хүн гэж байгаа. Тэгж ярьж байгаа. Хин Ануш миний нөгөө нандин учрлыг бас тэгжсэн. Ариунагч таны нандин учрал авшигтаа дуушгүй гэж хэлж юу. Яагаад ч юм нандин учрлыг дуулахаар ингээд бид нар ингээд бүр ингээд тийм нандин тэгээ нэг юм өөр vibe ингээд нэг юм энергийн төвшөнд өөр юмд орчдөг гинэ. Тэгэл мөнхийн усыг би уруулнаас ч намсыг гэл ингээл те. Тэгэл ингээд ирэнгүүт нэг ари өөр болдог ингээд нандинаад ингээд нэг тийм гой болдог гинэ харин те. Хэлээд ингээд орж ирээд хэлээд орж ирээд. Дууг нь мэддэг те. Би нэг одоо 500 гаруй залуучууд те одоо жинзэгийнх нь дуулахгүй 500 гаруй одоо ингээ 2000 оноос доош залуучууд. Тэгээ Immortal Song ч гарсан сайн байна уу санаандгүй онгорч тасархаа хийдүүлсэн те. Нөө бас манай васабис дуулаад. Тэгсэн чи бүгд ингэ дуулчих ерөөсөө энэ уулзаад гараа надад өгөөгөө гэж би бүр гайхаад та нар мэддэг болсон юм уу гэдэг. Тэгээ энэ хиний дуу гэсэн зарим васабисын дуу гинэ. Үгүй энэ чи уучлаарай миний дуу шүү гэж байгаа юм чаа. Хөө тэгсэн васабисын шинэ уран бүтээл гэж авч чадлаа шээ. Өөртөө мэдгүй болохоор тэгсэн чи би 2004 он тэр дуу дуулсан штэ. Миний шинэ орон зай цамагт орж ирсэн. Тэгэхээр бүр 2004 онд гэдэг чи юу вэ? 30 гарсан оноо дуулсан биз дээ тий. 2004 он гэдэг чинь тий 20 хэдэн жилийн өмнө дуулсан юм байна. Тэгс чи Одоо ч хөршиг ингээ хитэрээ ингээ дуулаа байж шээ. Тэгэхээр бас гоё агац доо гэдэг чинь тийм гоё эргээд төрдөг байх нь те дахиад хүмүүстэй шинэ үеийн залуучуудаа хүрч эхэлж байна те. Ингээд үе ингээд тэрнээс хойш он дамжсах үед ингээд дандаа ингээ үе давхаргууд байдаг штэ. Энэ болгонтой ингээд та ингээд дандаа ингээд хөл нийлүүл алхдаг байхгүй юу? Гэхдээ ерөөлт юм боцохгүй ингээд. Харин ерөөлтөй хамгийн гол нь тэр дуунууд нь хуучрахгүйгээр эргээд шинэ үеийнх нь хүрчээд тэр бас үнэхээр хүнд баяр хөөр төрөх юм байна. Одоо би өөрөө маш их баярлж байгаа байхгүй аа. Би одоо шинэ үеийн залуучуудаа те ингээд одоо эдэртэй зэрэгцээд энэ дуу маань ингээд хүрээ явж нэхэр ингээд уран бүтээлч үнэхээр кайф авдаг юм бэлээ. Нэг тийм аз жаргалын гармоны чик өөрөө ингээд мэдрээд ёо ямар гоо юм бэ. Өчтөр ингээд 500 залуучууд миний дуг дуулангууд вау. Би одоо шинэ үеийн шинэ фэнүүдтэй болж байгаа. Ингээд хэлж байгаа байхгүй юу те гайхалтай нэр. Энэ чинь бас нөгөө хүүхдийн дуунууд аягүй гоё. Тий. Тэр нөгөө хайраар урлан бүтээв. Одоо дандаа жоох хүүхдүүд дуулдаг. Тэр дуун чинь бүр дуртай. Тэгээ хүүхдийн төлөө заа гэж хэлийгээд. Тэр за тэр дуу хэлсэн те баг цаг үеийг эзэн. Накид гэсэн ш надаа нэг өдөр таарад Увертюргийн бас юм бэлээ. Нөгөө Увертюргийн нэг таргана. Шинэ юу? Шинэ. Ариунагч бид нар таны нарны аав хүүхдүүд хоорон зогсдог гэсэн та мэддэггүй гэж. Тийм штэ. Бид хоорон зогсоод дуулж ирсэн гэж. Хашиг сүл модны наадам болоод та арай нөгөө нарны хаан хүүхдүүдэд дуулаад. Тэгээ бид нар ард нь ингэж ингээд би урт байжлээсэн юм чаа. За. Тэр ганаач тэгсэн ш хүүхдээ ордны. Ариуна одоо нарны аав хүүхдүүд 2001 онд гарсан. Одоо хүүхдүүд 24 дахь жилдээ дараагийн үеийн хүүхдүүд нарны аав хүүхдүүд чиний ард хоорон дээр дахиад дуулаа явж байна гэж. Тэг үеийн хүүхдүүд нарны аав хүүхдүүд дуулаад үргэлжлээд яваад байгаа байхгүй. Тэд нар төгсөөд үршээ супер дууч таа. Одоо ингээд манай бас нэг юм өөр үе ирчээд байгаа байхгүй хүмүүс хүүхдүүдийн сонсож байгаа энэ химэл нэмлэн ингээд. Тэгэхээр одоо нэг зарим нь ойлгохгүй шүү яг үнэ харин тийм юм. Бид нар очиж зарим нь ойлгохгүй байхгүй. Манай энэ хөгжмийн төвшөө одоо ямар шүү явж гин гэж та боддог бай ер нь. Би бол ер нь бол ийм л байх хэвээр. Одоо шил бидний харж иж хахад бас тэр үеийнх нь ойлгож ирсэн юм уу? Нэг гат ингээл нэг юм ороод ирлээ гэж бас хүлэн зөвшөөрөл үүсэхгүй байх үе байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан.
Тэ би тэгтээ сая залуучуудтай хамтарч ажиллаад эдрийн тэр урсгалыг ойлгож эхэлж байгаа байхгүй. Ваа ямар гоё юм бэ гэл хамтарч дуулсан гэл дуу муугаа гэл ингээл хуучин дуунуудаа хамтрал хийгээл дууллаа ш. Мисси минет. Гэтэ ямар сонио уйдгартай юм бэ тэгэл бид нар ч болохоор нэг гал асаа хүчтэй байх. Заавал дээд өнгөн дуулах гал тэрийг яста ийм гэл залуучууд бол зүгээр аюу гоё чийдэрч дуулдаг. Яг зөв. Тэгээд ингээл тэр нь амар кайфтай тэгээ дууг юм гоё амарчилж дуулдаг болсон юм байна. Бид нар шин заавал тулах гал энд нь зурх хэвээр энийг хөдлөх хэвээр гал те. Үгүй биш байна гал ингээл те. Залуучууд зүгээр нэг 2-3 дуулчаал тэгэл явдаг. Тэд нар ингээд дууг ингээд бүр ингээд дулгаач ингэж имтэрч ингэж дуулахгүй. Зүгээр аюу чилэрээ дуулаад болцсон хичээ гэл тэгэл гараа явдаг. Би тийм үү за тэгвэл би олон цаг дуулах гал те. Би болохоор өөрөө олон цаг дуулахгүй дахиад дуулна гал те. Хөрсөнгөө надад те одоо би дахиад ингэ чи яг юм чилэр дуулж та заавал олон дуулах хэрэггүй шүү дээ. Та зүгээр л өөрийнхөө л дуулч тэгэл болоо штэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ би үгүй минийх биш байна. Энэ миний өөртөө нийцгүй байгаад байна штэ те. Гэтэ ойлгосон. Тийм ингээ сонсож байгаа хүмүүсийн ингээд анзаараад тахлаар тэр сонсож байгаа хүмүүс маань өөртөө ингээ чилэр сонсдог. Бас. Тэгэхээр тийм хүүхдүүд бид нар шиг юм ачаа үрж амьдрахгүй. Ерөнхийдөө хүүхдүүд хөнгө амьдрдаг болсон юм. Дуун хүртэл тийм байгаад байгаа үстэй. Зүгээр одоо яг сүүлийн залуучуудаас бол одоо Morning Star-ын азаа тэр бол үнэхээр яг нэг манай үеийн нэг залуучуудын дуулалтай галбарстай. Яг ингээд бүр ингээд нэг хамаг юм асгаж тэ ориулж тэгээ өөрөө ингээл нэг имиж ингээл байгаа хөдөлгөөн яг тэр нь төрмөл тэгээ бид нар ингээ яг ингээ шоконд орж байгаа байхгүй яг нөгөө ойр тим дуучин залуугийнхаас хараагүй тэнгүү шинэ үеийнхаас одоо яг ингээд Morning Star-ын азаа бол яг дуучин төрмөл уран бүтээлч онцгой фестивалт байгаа даа. А зүгээр ингээд зарим залуучууд болохоор зүгээр ингээд аюу гой чилрээл тэ тэр нь гэхдээ супер хүмүүс дүрдэг маш олон дагагчтай сонсогчтой. Тэгэхээр энэ нөгөө өөрийн сонсдог чих ялгаатай ах шиг байна. Хардаг нүд өөр ах шиг байна те. Тэр дотор ертөнц нь бас өөр ах шиг байна. А гэхдээ би бол зарим бас тийм чилэрдэг дунд бас дуртай. Үнэхээр гой тайвшрал авдаг те. Ядрахгүй. Хөдөө мөдөө явах чинь яг чилэрдэг дуунууд үнэхээр гоё байдаг шүү. Тэг санагддгүй ч юм. Арай унтахад тэг үнэхээр гоё. Унтахтаа сонсъё гэдэг шиг те. А энэ нөгөө унтахтаа сонсдог байна. энийг машин явахтаа энийг унтахтаа. За баахан залуу ярьчлаа. За яа. Өөртөө гэдэг юм уу? Эднийд одоо зочиндоо өглөө. За. Тагуулж өгч байгаа. Хөөе уушлаараа тэг танаа нэвтрүүлэгт ер нь байн бай орж болох уу? Ингээд байх гэдэг юм биш үү ер нь те. Айгу надад их таалагдчихээн. Ер нь хайдаг. Тэгээ юмнуудыг хаанаас авсан бэ? Одоо тэгээ яг тэрнээс залгаад Манай Mountain-ы хамт олон маань ингээд битүүрийн аялын бүх ямар сайхан юм бэ жижигхэн деталь нэг юм сэрээ халбах хутаг ингээд те. Гэхдээ би одоо шилбэл энэ аюул халахгүй сая. Халахгүй харин те. Бүр яг ингээ уусан чи үнэхээр халахгүй тав тухтай байлаа. Хаан бэ? Монголиа. Mountain Mongolia гэж юм. За Монгол төлөөр. Одоо бас дээрээс манай Zebra International Distribution-ы оруулж ирдэг энэ ундаанууд байна, чипснүүд байна, маш олон төрлийн зүйлүүд оруулж ирдэг. Тэдгээр дундаас бас бид нар сонгоор бас ингээд тавьчаад байж байгаа юм. Амуу энэ Cosette Mongolia гэдэг энэ бас манад хамтран ажиллаж байгаа. Энэ болохоор их онцлогтой. Яадаг юм. Энэ болохоор сайхан ямар ч агуулмж байхгүй. Нэр юу? Нэр ингэсэн. Баалаа нэг амсч үзээд үү? За. Тэгээд сая задлсан байсан шүү дээ. Тэр охин нэг задлсан. Наад охноос өгч. Зүгээр юм аа. За. Бас задлсан. Бас манай нөгөө затслаас амсч игээд байгаа юм шүү та. Энэ байж болно. Энэ бас чиа үртэй таргалуулахгүй. Дэглэн барьж байгаа. За дэглэн барьж байгаад энэ дүүд амсаад үзчихгүй. За тэгээ окей. Гэж бодлоо. Оо бас яг нэр яг үнэхээр үү? Сахаргүй. 100% органик. Оо тэг чихэр идмээ санагдаад идэг шүү дээ. Зажилдаг жимс жуус. Окей. Та сайхан болчихжээ. Бүх юм сайхаргүй, бүх юм тархуулгүй гэд те. Энэ тэгээ хүүхдүүд идэхэд ямар ч асуудалгүй. Ийм чаавртэй. Юм чихэр идмээр санагдсан үедээ идээд байвал их зүгээр. Халаасны жимс Cosette. Тэгээд сүүлийн үед орж ирээд маш эрчимтэй бас болж байгаа. Нэгийг өгөө. Идмээр санагдчих. Ямар сахарын агуулмжгүй, таргалуулахгүй, зажилдаг жуус
гэл тийм нэртэй зүгийн болтой гэл ингээ амт ондоо байгаа. За ийм зүйлүүд өөр байхгүй. Одоо хоолой идэх тий. би нэг сэрэ бодлого өгөөд юм. Ямар гоё юм бэ? Салмон ингэ шатсан. Ингээд ийм. Одоо дараагийн дугаард орсон хүн тэгнэ их чи одоо тантай барьцнаа. Та нар хинтэн салмон өгөөд давшаа өгөөд байгаа ингээ одоо. Оо давшаа цаа өгд юм уу те? Өгнөө. Нөгөө яга нөгөө мартагдчихгүй намар дээр сайн гоё ламттай, сайхан ламттай байдаг шиг л те. Сэрэ хугарна мог тэгэл. Тэхвэдэ гайгүй бах. Нөгөө орж байгаа оролцогчоос шалтгаалаад Яг би нэг ихэнх барьж байгаа надад зориулчихж шүү дээ те. Тийм байгаа юм шүү. Одоо ингэ маш олон жил ингээл олон фэнүүд танд урам өгч те. Одоо ингээл үеийн үед За хэрэг жижиггээ утга. Йоо бүх юм реклам. Яа энэ бас реклам уу? За. Йоо. За ерөөсөө бүр те. Энэ тавг нь ингээд зураас мураас гарахгүй үстэй. За зүгээр үү. За. Окей. Одоо дахиад 100% ган. Эрүүл мэндэд эко. Хамтран үсгүй гэдэг байна шүү дээ. Нэрээ стого юм бэ? 100 ган юм уу нэрээ? энэ араас нь Монголиа. А фэнүүд яадаг гэсэн байсаа? Үгүй яа фэн маш их байдаг. Үеийн үед одоо жишээлбэл манай ээж хүртэл таны улаан фэн. Оо тийм үү. Одоо өштэй вэ? Одоо бүр 70 гарсан 80 төгрөж байгаа. Оо үндэ настай юм шүү дээ. Дагаж дуулна. Тэгээ би таныг орно гэд хэлсэн чи хөө гэд тэмцээ бүр ингээ баярлаад хөөрөд байгаа юм чи. Тэгээ өөрөө нөгөө яах вэ явж чадахгүй те. Явж чадахгүй юм чи ингээд ихч пледийг авцсан гэсэн. Найзуудтайгаа үзэн гэх. Тэгээ хурж ирээд ингээд бүтэн ярьж өгье гэсэн. Үтсэн юм шиг ярьж өгье. Ээжигээ хаан суулгах юм тэгээ. Үгүй ээж хамдаг явж чадахгүй. Чадахгүй учраас гэртээ үлдчихэж танаа шинэ очиж үзэн гэдэгсэн аахгүй. Тэгээ их гоё те. Ингээд бидний одоо шууд бидний үзэгчд хүнэж те. Маш үнэж. Ариунаас хараагаа сонсдог байж аюу яаж марч байгаа юм те. Яг тэгдэг байхгүй тэд нар те. Жоохон нэг таг юм уу гэлчэл юу гэдэг байгаа юм чи гэж. Өөрөө юу яриад байгаа юм чи нэрэгэл амар тэгдэг айгу хөөхөө. Гэхдээ яг шинэ үеийн фэнүүд бол яг айрамшиг хоророод болчихно. Яг л би заавал дуул одоо гэх ямар шаардлагагүй зүгээр бүр ингээ юу вэ нэг цэргийн айрам олж ирэл ингээл 1 2 3 гал ингээд алхаал нэг цэргүүд яаж яг тэгд болох юм аа. Шинэ үеийн залуучууд ингээд бэлтгэгдсэн нэг тэдний нэг сэтгэл хөдлөлөө ингээд илэрхийлж чаддаг. Нээлттэйгээр илэрхийлж чаддаг. Тийм үеийнхэн байна. Залуучууд дуулахаар бүр зүгээр. Ингээ өмслөх хувцс мовцсон үнэн гоё те. Тэд нар чи ингээд нэг ямар хувцс өмсгөөч бас мэддэг болсон те. Сонголтоо өөртөө хийдэг болсон. Сая би тэр Morning Star-т байсан клиптэр дандаа 16-аас 19 насны залуучдаас тэгсэн чинь тэр чамтаас чамгууд дуулж байгаа те. Тэгээд тэнгууд та нар хувцас чи хэлсэн гэсэн. Яг бид нар ингээд таны дууг ингээд ютубер ороод өөрсдийнхээ дуртай хувцас өмсөрсөд бид нар ютубер орж үзээд ингээд иймэрхүү стилийн хувцас өмсөх юм байна гэдэг. Бүр яг ингээд юм жоохон хагас жоохон альтернатив рок стилтэй хувцас өмсөрч. Ундаг байгаа зү те. Тэгэхээр Мэдэрч штэ. хандлага нь өөр байгаа даа. Дэлхийн ертөнцийн бүх мэдээллийг авчиж чинь те. Хайш нь Холливуудын одуудаас ч илүү байгаад байгаа юм шүү. Хараа тэгдэггүй. Шинжлэр явгот өөрөө хаагийн ингээд дууцсан гэж явж байгаа. Тэгвэл үзэгчтэй хараад хөө. Юу юу дуулж за бас ингэж юм байна те гэж дуулж ахтаар бүх юм хараад байгаа юм шүү. Эмэг үс гот тэр ямар гоё энэ ч бас санаа авахар юм байна те. Бүх юм харагдмаар яг тэгж байгаа юм байна. Явсан газараас чи бүр дандаа ингэж чи ямар гоё юмсч байгаа гэж өөрийгөө диско хийчтэй бүр нэрэ те. Харин нэг тэр шинжлэр өмс тэр нэг юм цацагтай аграас сагтай. Тэр чи жоохон тарганаа нуус юм аа. Жоохон тэр гоё харагдсан те. Ерөөсөө намайг жин нэмсэн гэж харагдуулаагүй байхгүй юу да тий. Тэр чинь бас үнэхээр гоё. Тэгээд уцаа зүс сонгохоо тий ингээл гутал бас ингээл тий. Бид нэг тоглолт дээр ариун нагч чинь тоглолтын дээр бас нэг өмсдөг нэг юм корсеттэй нэг юм богинохоо нэг юм бас галтгаар нэг палаж идэв штэ. Ямар өнгөтэй зэлийн өмсөн юм болоо. Ааха за. Тэрийг нь дөөрөөж нэг тоглолтын дээр бас ариун нагч энэ нь айгүй гоё харагддаг юм. тэгээ бид нар ч бас ингээд ирдэлээр ярьж байгаа. Миний юм өмсөн юм гоё гэдэг. Яар. Тэндээс нь гаргаж ирээс бас ингээд айгүй гоё үлгэр дөөрөөл авдаг тий.
Яг тийш. Хүмдэр Ер нь гэхдээ эмэгтэй уран бүтээлч нь илүү чимэглүүр, тэг илүү нандин учраас эмэгтэй кейс гэдэг чинь өөр шүү дээ, тий. Тэнгүүд эмэгтэй уран бүтээлч тоглолтоос хүүхнүүд бас хувцлалт бүх юмыг харах гэж ирдэг, тий. Тэгэхээр би одоо энэ тоглолтын дээр бол хувцсан дээр бол маш ач холбогдол өгч байгаа. Тэгээ ер нь бол за дэлхийн чиг хандлага юм байна. За ариунагийн бид яг юу тохирох уу? Гэхдээ дэлхийн чиг хандлага одоо яг тренд болж байгаа юм юу байна гэж бүгдийг судалж байгаа л хийж байгаа. Хувцас хинээр хэлж байгаа юм. Үнэхээр гоё дизайнеруудтай ажиллаж үзээгүй. Нэг нь Японд сургууль төгсчихсэн дизайнертай, нэг нь эрэгтэй дизайнертай. Нэг нь одоо яг Латин Америкийн хувцаараа мэргэсэн бас нэг эмэгтэй дизайн. Нийтдээ 5 дизайнертай хамтдаа амьдарч байгаа. Нилээ өргөн бүрэлдэхүүнтэй байгаа юм шүү. Тий, нилээ өргөн бүрэлдэхүүнтэй. Яг бол миний тоглолт чинь өөрөө 5 хэсэгтэй учраас. Чин лимхтэй юм шүү дээ. Тэгээ чи л харин эмэгтэй. Би нэг хувцас өмсгөл байгаа Өмсгөө эцтэй. шүү. Тэгээ би эрэгтэй дууштай. Үнэхээр атаархтай. Яагаад гэж гараал те юу санаа зовхгүй хувцсанд бид нар тэнгуү цаас хувцсныхаа дотор ямар бикини өмсгөлээ одоо те тэгэл одоо энэ юунд ямар байх уу гэл ингээл бүх юма боддог өсний өнгө ямар байх уу хумс ямар байх уу те сормус ингээд олон цаг дуулахаар сормус нь ямар байх уу энэ хүндээ чи бод айгуу бол ингээд дараад гэсэн те тэгэл тэгэнгүүтээ за шүдээ цайруулна те тоглолтоос за шүдээ цайруулахгүй болохгүй гэл те ёо тэг хавганж болохгүй гэл те яг тоглолтууд гэл нэг нөл хаван болч. Орон нэр гүглэн нөл хаван болцсон байл одоо гизүү үстэй те. Тэгээд бүх юм яана те. Ингээл өглөө гараа барьж үзэл гар хавганж угаал гараа хараал те нэр. Юу гэхдээ өмнөх тоглолтууд дээр ингээд фильтрж ийсэн ч юм уу фильтрж ийсэн үе байгаа юу? Баг байхгүй те. Баг байхгүй юу? Бага 2000 оны тоглолт юм байна. Нөгөө хань маань яг нөгөө миний бүх тоглолтуудын арт тал дандаа аж ахуйн бүх юмыг хариуцдаг санхүү. Тэгээ 2000 оны тоглолтыг зөндөө ярьж байсан. Авчаад нөгөө бид нар нөгөө юм целлоидын гоё доорс гэрэл астдаг шалыг ингээд худалдаж аваад хийсэн баг. Тэс чин хань маань нөгөө 9-ийн тосоор туслаа. Тэг бүх бүжиг будаа эхний тоглолтоос гараал бүгд тур гэж бүжигч нөгөө гой харагдуулах гэдэг байхгүй. Тий гой гэлтгэн муулгаад. Тэгэл бүжигт хариу нэгч бүжиглж болохгүй шалыг авч тосолчож. Тэгэл би гарч өөрөө пад гэдээ унтсан. Тэг тэр өдөр манай рок попын бүх одууд миний тоглолт өгсөн. Тэгээ тэр өдрийн тофел яг бол бүжиглжлахгүй. Тэгээ би тоглолтоо зогсоож байгаад амт хөгжмөнтөө тоглолтоо зогсоож байгаад ингээд шалын маань ингээд 9-ийн тасаар ачиж одоо 9-ийн тосол дэмж байсан юм чи тэр үед 2000 оны тоглолт. Тэгээд кол асгацч зуураад явдаг. Кол асгахгүй зуураад наалдаа. Тэгээ нөгөөлх нь наалдаа. За тэгэл тэр оройж гал уйлаа. Тэгээ сосор арга мах ингээд хүрлаатарах дээр орж ир. Тэгээ соо ах чинь ингээл үсэн ингэсэн ингээл гоё орж ил. За баяр хүргэе гал орол. Смис гэж яасан ингээл тэгдэг. Миний шалыг араас тайгаад ингэсэн гал би уйлаа л ингээл би албаар л гэж ундгийн бах гэж утсан ш. Би унсны чинь мэдээгүй штэ гэж. Хөөргөнд намайг тайлбарлаад нэрээ. Өөр хүн байсан бол сар унаатай галгаад өөр мэдхгүй бол тэгэн штэ те. Чи те тийм л байсан би тэгсэн чи баг уйлах болчих юм шүү. Нэр хүмүүсийн жоо юм болоо. Имэл гин хишүүдээ мэдчихээ. Тэгвэл айгуу ойлж уйлах болчиход байгаа юм шүү те. Нөхрөө буруутчихсан гид нөхөр гоё харагдав. Гэтэ нэрээ татагаа хийж байгаа шүү. Бид ч нөгөө барихаар ингээ явна штэ. Хөдөө орон нутгаар явна. Тэгээд соёлын төвүүдийнхэн тайзнууд нь янз янз шалнууд нь. Тэгсэн чинь нэг ийм завсартай банц байсан чинь яг ийм завсар дунд нөгөө төвхний өсгий явж ороод хардаг тэр бол. Тэгээ ингээ авах гэж авч чадахгүй. Тэгээ нэгийгээ суглаад нэг хөлн дээр ингэж явах. Яваад тэгмүүд ингээс нэг хөдөө ингэж байгаа. Тэгээд ингэж явсаар хагаад суух татаад аваад цаашаа орсон шүү дээ. Чи гоё юм байна. Би хэд оны дуршигасан тоглолт дээр бас юм байна. Тэгээ нэг 3 дахь өдрийн тоглолтын дээр ч үлээ 2 дахь тоглолт дээр ч үлээ бас нөгөө манай Entertainment нөгөө бас ингээ бүжигчин байдаг шүү дээ. Тэр чинь миний партнер баг 10 хэдэн жил хамт бүжиглсэн. Тэгээ баасан маань ингээл бүжиглээл ингээл гэсэн чинь баас авч миний парик хөдлөгчдөг байхгүй парик зү. Тэнгүүд нөгөөт нь ингэчээ дуусчих. Юроос нүдрөө. Тэгээд би их өсөө оролдоод баймбаа оролдоод. Тэгээд нөгөөт тэгсэн чинь чиг амар шпилт хийсэн баг тийм шүү дээ. Түнс уурандаа барьж байгаа парик авааш дэс. Тэгээд тэгсчил нөгөө хүмүүсүүд нь үцээс уурлал биш идчихэж байгаа. Яг парик юроосоо дуулж болохгүй нүдрөө орж байгаа л ингээл бүжиг хийхээр юроос бол тэгсэн тэр шпилттэй парикийг уурандаа аваад шидэ ажиллаа. Тэгээд дотор нөгөө юм гараад ирэн шүү дээ. Үснэ ингэсэн үснэ. Тэгсэн ч хүмүүсүүд нь ингэж шидтгэл юм баг гэж ойлгосон шүү дээ.
Тэгтэл юм баг гэж бодсон шүү дээ гэж аваа тэгэж хүчтэй шиддэг юм баг гэж ойлгосон. Эмоцонд бол ингэж ястай л ойлгоцсон байгаа юм та. Яа тэгэхээр тийм сон те урлаг тэгэж хүлэн зөвшөөрөгддөг байх нь те нэрээ бүр. Тэр гарч ирээд ингээ гоё юм чөлөөтэй сайхан зүгээр юу ч хамаагүй яриад тэгээд ингээ юм мэдж байгаа ингээд ярих бас их гоё юм. Стресс нэг бодлын нэг хоолын тэр нэг юу арилгадаг юм шиг. Стресстэй тэр их бухимдлаас ингээд нэг хэдхэн цаг ч гэсэн Урлагийн хүмүүсийг өөрийгөө чөлөөлж чаддаггүй те. Тэ яад бол хитрхээ нөгөө уран бүтээлч гэдэг нэг тэр сахилах баттай байх хэвээр ийм байх хэвээр гэдэг нэг юм штампанд орчдөг те. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй байгаад. Тэр нь тэгэхээр ихөр байгаль. Яг нэг өөрөөрөө ингээл нэг өөрийгөө ингээл хараал ингээл бодоол ингээл эсвэл ингэж гоё ярьж хөөрч те. Тэгжээж гоё чөлөөлөгддөг юм шиг. Би бол бас ингэж ярьж суух их дуртай. Дотор байгаа юм асахгүй бол эн чинь байнга ингээд дотороо хадгалаад тэгээд ахаар чинь хэцүү шттэ тий. Харин би яг асуучсан байхгүй. Одоо хүний амьдралд юу ийс тохиолдох вэ? Маш олон ийм хүнд уууд байгаа штэ. Тэгэхээр яг тиймэрхүү ийм ууудтай яаж тэр тайвширлыг олж авдаг вэ гэж асуух гэж байгаа байхгүй. Би бол агаалт гардаг. Агаалт гараа яг ганцаараа ингээд тий ингээд гоё байгалыг хараал. Тэгээд бас гоё хүмүүстэй ингээд ярьж сууж асгах дуртай. Гэтэ ойлгодог хүн та. Ойлгодог хүн та. Тэр ингээд гоё уйлаал яриаал тий. Тэгэл чанга инээгээл тэр нь өөрөө надад аюу гоё чөлөөлөлт болдог. Тэгвэл хүн болгонтой бид нар бас ингээд яг чөлөөтэй байж чаддгүй штэ. Тийм штэ. Та хоёр бол ястаа үнэн гоё ингээд нөгөө байгаагаар нь гоё гэж харж байна. Бид нар ч яг телевизэн өмнө гарвал аюу ухаантай дүрсэн. Тэр чараа. Тэгээд нөгөө тийм амьдралдаа унаж босоод зөндөө ухаарлаа авсан юм чи тэр ухаарлаа ярих гал гүнзгээрэл ариун агч гүнзгээрхгүй шүү гал. Хүмүүс нөгөө таныг чинь тийм галтаа цогтоо гэдгээр нь ингээд бүр ингээд тогтцсон байхгүй юу. Тэгээ тэрүүгээр нь ингээд хүлээгээд идэг. Би яг доторчон. Яг амьдрал дээр гэртээ байхдаа ингээл ингээд идэггүй. Ерөнхийдөө ингээд нэм доторшоогоо яг ингээд өөрөө ингээд байж ингэж одоо өөрийнхөө унших юмыг уншдаг. Тэгээ яг тэрнтэй байдаг тийм хүмүүстэй нөхөрлөдөг. Илүү их юм дотгошоогоо ингээл нэг тэнгэр бурхан одоо тий оюун санааны төвшөнд ярьсан улсуудаа найзлах дуртай. Тэгээ тэрийг сонсож ингэж өөрөө кайф авдаг багын хүмүүст. Тэгээ хүмүүс намайг болохоор ингээл нэг галтаа цогтоо могтоо би гэртээ тийм галтаа цогтоо биш уучлаарай. Айгуу дарах. Манаа нөхөрл хошин мэдрэмжтэй намайг. Дотор бол маш том энерги байна танд. Тэрийг би нөөцөлж хурааж авахгүй бол бүгдийг насгаад байвал тайзан дээр тэр гоё хүчтэй энержи байдаг тэр юм чинь байхгүй болчихно. Нөхрөөс урд харамлаад очно. Манай нөхөр намайг баясгалаа. Би нөхрөөс гэж өөрөө баярлж тэндээс аягүй гоё чөлөөлөд тайлхарлаа. Тэрнээс би өөрөө тэнд очиод тайзан дээр хамаг юм асгаж авч гэртээ очихгүйт нэг ийм л юм орж ирнэ үстэй. Шинжлэр бол ингэцэл нэг атлас юм орж ирж байгаа юм чи яг л тэгж байгаа юм чи. Тэр нь одоо ч харин тэр тайзан дээрээ баслны ингэж нөө асаж юу гэж хэлсэн гэлээ. Битээ сахилахгүй тай. Одоо хариуцж чаддаг хэлсэн маа гэдэг байгаа шүү. Яана ч одоо болох байлаа ч одоо 60 хүлээ штэ гэж. Заавал нас юм аа тэгэл те. Яриа туу. Тайзан дээр гараад хүн ингээд өөрөө ирэхгүй ингээд сэрэгдэг. Тэгдэг те. Нүүдийн ингээд нэг астдаг. Тэгдэг те. Тэр сая сонь те. Бүр яа тэгдэг уралтай шүү. Троос нь ингэж гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр тэр зориулагдсан дуудлагатай байна те. Тэгээд тэр дуудлагын дагуу алга ташлаа ойрлж морилго те инээж минийх одоо бид нар чинь нөгөө зэрэгтэл инээх тэр авах тэр мэдрэмжүүд нь бүр үнэхээр гоё байдаг. Тэгэхээр бүр өөрөө ирэхгүй цаанаасаа л ингээл хамаг юм гараал бүр ингээд. Та гэхдээ тайзан нарахаар заримдаа гарахаас өмнө уйлдгүй. Үйл шүү дээ. Яан зан тухайн үе бас Би бас яг 19 он тайзан дээр гарахад бүр ингээд тайзныхаа алталт ингээд бүр уйллаа л шүү. Гүцэгтэй хараад ингээд тоглоог утцсан байсан. Одоо 19 оноос хойш би бас нэлийн завсарлаж тоглож шүү дээ. Тэгэхээр ер нь миний тоглолтууд нэг 6 7 5 6 жилийн давтамжтай хол зайтай тоглолт. 19 он тоглоход би 10 жилийн дараа тоглосон шүү. Нэг өөрийн бие даасан тоглолтоо. 10 жил яг өөрийн бие даасан тоглолтоо яг жижиг хэмжээний ингээд тоглолтуудаа зөндөө орж исэн. Зогсолтгүй явж исэн. Гэхдээ бие даасан тоглолт гэдэг чинь уран бүтээлч хүний өөрийнх нь нэг юм те. Одоо та нар нэг жүжиг гарахаар яг л тэрнтэй адилхан кино бүтээгээр яад өөрийн бие даасан тоглолт гэдэг бол уран бүтээлч хүний хувьд маш үнцэнтэй байхгүй. Чи өөрийн уран бүтээлээ яг л өөрөө тэр тайзаа эзэгнчтэй. Тэр яг одоо ямаа гаргаж те тэр одоо тэр тайлангаа тавьж шít үзэгчтэй те. Тэгсэн чинь ингээл тайзны арт ингээл нулимс сурсаал идэх юм бэлээ тэр чинь ингээд тэр цаана сүнс нь олшгүй нь өөрөө ингээд баялаад идэх юм шүү. Баялаад байгаа байхгүй юу? Одоо би биш тэр махан би юм биш тэр цаад сүнс нь ингээл аюу өрнөр баярлаа. Тэр ажиллаа нөгөө барайч хүн барайчаа барихгүй болохоор ингээд идэх гэдэгтэй адилхан яг тэр шиг юм бэлээ шүү дээ бүр тий. Чи ингэж гарч штэ. Тэгээс.
Ковидоос хойш нөгөө тайзан дээр гараагүй тоглолт тавиагүй. Тэгээ 6 7 жилийн дараа манайх тайзан дээр бас анхны уран бүтээл хийсэн ч гэсэн амар өстөр эхлээ яваал огшоол уйлал. Уйлаагүй юм байхгүй. Жижиг тонгоо. Жижиг тонгоо. Бүжигснөөрөө уйлаад партээр уйлаад Огшоол. Тэгэл зэрэл цаанаас үү гэж ойлгоход байхгүй. Бүгд зээ гэж. Та нар ковидуудыг 2 жил гэртээ байхдаа би бүр ингээл бүр сүйд ингээд хөрс шүнш уус надад бүр ямар ч кайфгүй. Тэгээ би бүр ингээд балкон дээр хараад дуулмаар санагдаад байгаа юм. тэгээ штэ. Яа нэг сайхан дууд ёо ямар хэцүү юм бэ гэж. Тэгээ балкон дээр тайсаа дуурчихад байгаа юм шүү. Яа тийм байлаа. Дуугаа чадахгүй юм байлаа. Тэгээ үнэхээр нэр амар үрдмөртэй урлагийн үн тэгэхээр нэрээ ёо. Яа таам бид тэр ч одоо хаашаа ковид үеэр яах гээд байгаа юм те балкон дээр тайцаа те хаашаа хүмүүс сонхоор үзэх юм те Цонхоор үз. тэр дуулчмаар санагдаад ингээл тэгэл айгүй стресстэй л те Ковидын үед ийм дууны ч гэдэм үү санаа манай юм орж ирсэн үү? Ер нь тэгн бодсон ч юм уу тийм зүйл орж ирээд тэр нь одоо Өө зөндөө санаа байсан. Тэгэл яг 19 он миний тоглолт болол ковид 2 жил болол тэгэл хийгсэн бүх юмнууд замхраал тэгэл дахиад зогсож байгаа л одоо тоглолтоо чи. тийш те бас нэг Яг тэрнээс хойш нэг сонин ингээд давлгаа явцсан те. Нэг юм нэг бүтээлч байдал алуулсан байхгүй. Яг бүтээлч байдал миний хувьд бол ингээд нэг жоохон замхраа сайрнаад алуулсан. За эргээгээ фэн рүүгээ орё л та. Жишээлбэл Чтэй нэг цаа хийдэг. ингээ харахаар маш гоё эмхтэй. Тэгээд би түрүү хэлсэн те хөгшин залуу гэлтгүй ерөөсө бүх үе үзэж байгаа байхгүй таныг. Тэгээд таны хувьд бол маш гоё өстэй. Өсөө миний өсийг хэлээд байна. Вау. Маш гоё өстэй. Тэнгүүд за намраа. Ингэж ингээд. Тэгээ нөгөө Аа шууд ингээд те. намраг үнэхээр гоё өстэй. Тэгээ тэр өсийг бол яаж янзалдаг байхгүй юу? Тэгээд энийг бас нэг арчлан гэдэг асуудал байна эмхтөний хувьд. Энэ үзэж байгаа фэнүүдийн хувьд манай ариун агчтай өсөө яаж арчилдаг болоо. Би өстө миний ус нилээ өтгөн байсан. Ер нь бол ингээд хүүхэд багт юм нилээ бүдүүн ширхэгтэй. Тэгээ ингээ хоёр багт ийм бүдүүн байдаг тийм. Хоёр салаа ингээ хоёр салаа шүлждэг тийм. Тэгээ нэг юм жоохон шаргал өстэй хонгор шаргал. Миний унгуус маань жоохон шар талтай. А би одоо хүрэн болгоод юм бор болгочод байгаа болохоос. Тэгээд юу яана? Маш сайн арчилт юм бэ. Өсчтөр очоо байнга тэжээлд орно, уурганд орно. Тэгээд сайн өсний сайн витаминуудыг их сайн уудаг. Тэгээд би энгийн үедээ өдөр болго угаадаг. Зөв. Тэ ер нь бол 7 хоногт нэг 2 удаа л үсээ байгаа. 3 биш 2 удаа. Яг бол үсийг хит их угаахаар ерөөхдөө нөгөө яг юу байдлаа алддаг гэдэг. Үсч ариун агч та бити байнга ингэж байгаа юм чи үсээгөө амраагаад 7 хоногтоос 2 удаа ирээд үсчин дээрээ ирээд тэгээ юм хамаа төрхүүлээд ингээд өөрөө угаахаар бол та сайн чанарын шампунаар угаах хэрэгтэй. Яг таны үсэнд юу хэрэгтэй? Кератин хэрэгтэй бол тэр кератинтэй шампун аваад угаа. Тэгээ тайралт маш сухал. Одоо би хизээч үсээ үзүүрээс нь шингэлүүлдэг. Залуудаа бол бид нар маш ингээд үзүүрээ шингэлээд тэнгуут үснийг эндээ овоороод эндээ шингээ ардаад байдаг гэсэн шүү дээ. Одоо би хизээч үсээ шингэлүүлдэг. Эндээ ч шингэлүүлдэг. Яг унган өтгөн хэмжээтэй байдаг учраас үс маань ингэж юм гоё өтгөө арддаг. Тэгээд зөв тайралт маш чухал юм байна. Залгаа малгай хийх юм болов уу гэж байхгүй. Тэгээ зөв тайралт. Залуудаа бид нар ч өтгөө үснээс жоохон ингээд төгшөөгөөд тэгээ үсээ айгүйх ингээд шингэлүүлдэг байсан бэл. Одоо би тэхээ болцсон. Сая энэ дээр шампуны реклам байсан алах юм. Шампуны тавьчихгүй. Гош тэр нь жоохон slow motion хийгээрээ. Slow motion хийгээ. Ингээд. Усны кератина гэдэг. Тийм нэрээ. Ядарга та надаас илүү чанга нэдэг хүүхнүүд ёо. Энэ жавхаа чөкөө. Би жавхаа ч бүр чанга нэдэг юм байна ёо. Гайгүй. Би бас дараад л байна. Тэр даа ингээд бид гурыг дарж байгаа. Хоёр чанкуны ажид бас илүү юм болоо гэж жоо дараад л байна. Манай нөхөр тэгсэж ёо. Найтах нь хүртэл сүрж авсантай багтаа яах вэ гэдэг. Гэхдээ найтахт хүртэл чанга найтахтай ах сууж би ч гэдэг найстай найтдаг. Ёо. Яачваа юу ч. Иглээ. Манай нөхөр тэгээ надтай ах сууж байхдаа тэр чинь ингээл бид нар чи хурдтаа тий тэгэл ингээл чангаар тас инээгээд ингээд хөөх ямар шоколадс гэсэн чи яасаа ахтар хурдтаа өдрөөр чанг тас яс
Тэгээд өөрөө нөгөө тийм амар амгалан олон айлын хүүхдтэй тий манай нөгөө айлын 13 дахь хүний хүүхд. Тэнгүү тий яг айлын 13 дахь айлын голын хүүхд байхгүй юу? Тэгээ нэг тийм олон хүүхдтэй айл ээж нэг тийм сайхан амар амгалан. Манай хадам ээж одоо 94-тэй. Нэг сайхан налаас боён гэл суучдаг. Ерөөс нэг тийм амар амгалан тий. Олон хүүхдтэй хүн чинь бүр сүултээ ингээд ийм намтуулчт юм шүү. Эсвэл чи нэг юм галтаа те нэг ингээд тацнес гэж залууд бол бид нар ч бас нэлээ хөдөлгөөнтэй байлаа штэ. Одоо л бас нам суучаад байгаа болохоос штэ. Тийм штэ. Тэгсэн урлын үе юм байдаг юм уу пэ ямар айхтар ингээд манай бууя ихтэй тэгвэрэс. Нэлээ бас гайхчихсан юм байсан гэсэн. Азар зөндөө байсан бахоо. Одоо миний ханд асцсан гэдэг шиг те. Одоо би хантайгаа хандлаад ер нь одоо бараг 27 жил болж. Тийм. Ямар хурдан юм. Хормоо гэж. Тий, ер нь одоо мөнгө хормын цаг юм байлээ тий. Гой тий. Одоо хүм болгоо хөрм хийдэг болчаа. Таяр хурмаа хийсэн үү? Хийгээд байгаа. Одоо энэ нэвтрүүлгээр далиндуулаад ориглоо хормоо яа. Харин ашнаач дуулаад өнгө суулаад байгаа шүү. Мөнгө маань оройтой тийм тий. Хоорондоо ойртох гэдэг ингэж хоёр хормоо. Ариун нэгч минь дуулна гэсэн. Бүгдийн баатарч. Баатар шүү. Би баатар шүү. Түрүү камергүй хахад бид гурав гоё юм яаж инээсэн гэж баатарын тухай яриад Монгол амьдрал яг тийм те. Уран бүтээлч бүгд баатарч те. Бүгд 8 ч те. Бүгд 8 те. Бүгд ингээ сошиал дээр те. Энэ бол тийм гэдэг те. заавал нэг юм байж дээ шүү дээ. Заавал нэг юм яаж те. Та дутагтаа те. Тэгээ ямар ч ариун нэгч ус тэгээ зааш те. Justin Bieber цааш амар өрөнд орсон байлаа. Хэлээд өгсөн гэдэг шиг. Justin Bieber одоо энэ баатар хийгээд хэлээд өгчихсэн те. Тэгвэл баатарын өрнөөсөө Америкийн бүх дуучид баатарч болсон байж явах те. Соочлоор юмаа зараа те. Тэгээд ихнэр нь юмаа зараа те. Тэгээд Justin Bieber өрнөөсөө салаа те. Гэгэл өөртөө баахан үнэлдэг те. Нэг нар 90 ам зуураад тийш. 90 өвчний би хэд өгөх. Нөө наад чи юу ч ачийнхаа цэцэрлэх баатараар дуулсан. Монгол амьд гэж байгаа шүү дээ. Би тэр баатараа гэдэг. Тэгээ очиад дуулсан. Тэгээ дуулсан. Манай ачийн цэцэрлээс эмээ баатараа дуулсан зав. Тэгсэн чинь өвөө нь хэлж байгаа. За эмээдээ минийхөө эмээдээ очиод эмээ та намайг ийм гоё цэцэрлэгт оруулж өгсөнд баярлалаа гэд хэлчихэд иргээд ач маань тэгсэн чинь манай ачаар эмээ намайг цэцэрлэгт оруулж өгсөнд баярлалаа гэл. Тэг өвөө байнга тэрийг хэлүүлэх гээд. Тэгсэн чинь тэгэл зөндөө болоо эхлээл айгуугаа хэлээлээ сүүлрэх. Эмээд би айл хэдийн баярлалаа гэд хэлсэн штэ гэж. Өвөн дахин хэлээ. Имээ дахиад баатар болох гэдэг юм яах гэдэг те. Дараа юу гэж тэгчээд би те жил болох баатар дуулна гэж те. Тэгвэл одоо би баатар дуулахгүй шүү та нар өөрсдөө мөнгө төлөөрэй гэсэн чинь юм. Тэгээ хөөрхөн байгаас те. Ачийн амьдралтай ачийнхаа имээ баатар дуулж байна. Ларука чи юу жаска би ачийнхаа нөгөө цэцэрлэгт баатар дуулж явж байгаа гэсэн чинь бүр тавтаж өгтлээ нэж байгаа ч гэдэг дөрөв. Ийм гоё Монгол амьдрал байна шүү дээ. Ийм л байж байгаа. Ийм л байна. Бизнес интернэшнл дахиад хийдэг. Хөрхөшнөт амьдрал ийм л гоё шүү дээ. Тэгээ баруун одод хараад Монголын одуудын амьдралыг хараа шоконд орох байхаа те. Бараг шоконд ор. Тэгтэг гинэ гэл те. Юусаны бандит кино ч хэдүүлээ. Хэдүүлээ Амазоноор бандит кино гэд манай Амазон ахын сая хормоо хийсэн ш. Тэгээ тэн дээр нь байшуулаад Монгол одын амьдрал гэд те. Тэр бүр шоконд бүх юм даасан те. Бисаа энийг ингэн гэдэг. Нөгөө дэлхийд бол институт ажиллаж байгаа шүү дээ. Бид нар бүх юм даасан шүү дээ. Тэгэл одоо энэ та нарын бүх ширхэг ажлыг энийг та нар хийсэн биз дээ. Одоо бүх юм өөрсдөө олж авсан биз дээ. Тэд нар бол гайхнаа те. Бид нар ямар гүйлгийн ухаантай одод байгаал те. Бүр гайх байхаа те бүр нэрэ. Ямар санаад нөө орлон тоглож моглож авдаг нөө хэцүү үссэн дээр чинь манайх ч зүгээр би өөрөө явчих. Маритор унна гэдгсэн чинь одоо ингэ таны орлон тоглож болчих. Би өөрөө ажиллаж. Тэгээ бүр ингэ стэд. Тэд нар бол заавал орлон тоглож те. Тэгээ заавал ингээ зонтог модтой сүүдэр мөдөрт байгаад ингэж жагаад ордог те. Стегээгүү монголчууд манай Монгол. Гэтэ Монголын уран бүтээлчд бол үнэхээр золиостойгоор ажилладаг шүү те. Тэгээ нах нөө хэдийгээр бид нар маазарч хэлж байгаа боловч бид нар ингэж золиос зориултыг гаргадаг юм аа, ингэж эрслийг үүрдэг юм аа. Чи бас эрслийг үүрч чинь гэсэн үг байхгүй юу? Юу болохыг мэдэхгүй те. Чанга те гоё. Гэтэ энэ өөрөө гоё. Яг бол тийм учраас Монголын уран бүтээлчд олон талцтай байдаг. Яг бол юм болгон хийж чаддаг те.
Бүгдийг хийгээд байна шүү дээ тий. Тийм учраас олон тастайгаар хөгждөг баг. Гадаад бол тэр нь яг л тусдаа л бүх хийхтэй бүх юм тусдаа хийдэг юм тусдаа тэр талбарууд нь тусдаа тий хөгжүүлэлт нь тий. Ийм л энэ. Айгу бодлошсон тий одоо ийм байна да гэд тий. Уулзаад гараа надад өгөөгүй. Уулзаад гараа надад өгөөгүй гэж засч байвал тий. Хөрх юм аа. За баахан инээчлээ. Харин тоглолтын өмнө харин ингээд нэг стрессээ талиад авчихаач харин зүгээр юм биш үү тий. Нэг сэргээш болно шүү дээ. Тэр стогоо сэргээш болчлоо тий. Энэ зон чин 100 жил мэл тоглолт моголт нэг ч тоглолтод баг орсон гэнэ ганц хоёр ганц нэг бүр үнэхээр нэг дуулах хэвээр гуйлахын тоглолтууд шаардлагатай тоглолтууд оролцлоо. Гэтэ яг тоглолтод оролцохгүй болохоор бас нэг юм сонин дандаа ажил гээл тий ингээл нэг яг ингээд том тоглолтын өмнө ингээл бүх юма бид нар чи хязгаарлаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө энэ хязгаарлалтууд бас ингээ уран бүтээлчийг айгүй их стресстүүлдэг тий бас нэг талаараа тий айгүй их стресстэй ажил байдаг тий бас нэг талаараа хэдийгээр бид нар амар амгалан баяр хөөрт гэвч хүн болгоны нөгөө өөрийнх нь юу өөр учраас бид нар хүнээс хамааралтай бас тий тэгэл тэр нэг юм болохгүй болчвол тэгэл зогсчих жишээтэй нэг ажил тэр бас жоох хэцүү тий багаар ажилладаг болохоор тий ганц хүний юм биш ахгүй юу? Залуу хүний хөдөлгөөнтэй гэдэг. Залууч бүр баг байхдаа нэлээд хөдөлгөөнтэйсэн баха. Тийм байрын. тий юу нэ би нэлээд хурдан хөдөлгөөнтэй. Ингээ Жанцсан нургаа намайг хонгор нутгийн жороо гэдэг шүү дээ. Жороо маш жижиг алхдаг тий айгүй хурдан алхдаг. Тэгээд манай бас тийм жижигхэн хурдан алхдаг. Их тас инээсэн хурдан ярьдаг. Тийм хүн. Тэгээ би ерөнхийдөө нэг юм ернийг тийм юм руу авирдаг, тэгэл өсөрдөг, тийм хөнгөн жижиг ястаа учраас хөнгөн охин байсан. Сахтахгүй бол биш юм тийм хөнгөн тэ өөрөө тэгээ тэрнээс айгүйх бэртэл авчдаг. Мэдхгүй өсөрчдөг ямар ч эрслэг тооцоолохгүйгээр тэгэл хашаа машин дээр гавш юмаа урчин те эсвэл лаа зүс шиглэл хүлээ зүсэл ороод те эсвэл шугуунд явж байгаа л нүдэ зүсэл ороод ирдэг. Дандаа нэг юм жижиг бэртлүүдийг авдаг тийм тийм бас нэлээд дуулуургүй те өөрийнхоороо ингээд нэг дураараа тийм одоо дураараа ихэр хүмүүжүүдгүй биш нэг тийм юм их сонирхдаг тийм охин байсан юм шиг ба. Тэгээ тэрнээс олж бас нэлээд аавдаа бас загнууч салган боо авдаг байсан. Юу нэг зүрүүд амар шаардтай. Тэгэхээр юм байна. Тэг зүрүүд амар шаардтай. Томоотой байж гээд ахт чинь ингээд одоо загин тахал баг та. Тэг уйлахаараа бүр өстө 5 цаг уйлна. Шаардтай гэж үү шаардтай бүр. Ахад бол аав ичээр аргахдахгүй. Тэгэл өстө хаадгаа өшөглөөл уйлаад гал уйлаад тийм шаардтай. Яг урамтай ч шар бах хэрэгтэй те. Шартаа бэжэж тэр юмны цаана гар. Биш нэг гүлээс нэг юм байл өө болох байлгүй дээ. Явахгүй шүү дээ те. Тэр үнээс юм гарахгүй шүү. Гарахгүй те. Чи шартаа баха. Бай уйл штэ ингээд. Би бүр уйлна. Ингээд уйл. Би бас уйлна. Дандаа ялагчаад орж ирэл л да. Аа гэдэгтэй ингээд аав талыг ховлдог байсан залбахт юм бүтэхгүй болохоор те. Тэгээ одоо л хандаа штэ те. Сүста тэг байсан ста гэл ингээд те бид нар чинь аюу нээлттэй штэ те нэг яг бүтэхгүй юм бол аюу зөрөгтэй хилчдэг те. Нэг хадгалж чаддаггүй те юм аа. Манай нөхөр намайг хадгалах нөөц байхгүй ч. Загс шиг 3 секундын памяттай эргээ юм мартцсан инээц явж байгаа гэж байгаа юм чи. Агуулах байхгүй. Яг өшөөд санаа уяал бодоос та ингэнэ гэдэг үү те. Тэгэл бачаал эргээ харангуутаа мартаад инээц явж байгаа. Тэгээ тийм учраас зүтгэн баг байдаг баха. Урлагийн те тэгдэг бах. Би тэгж боддог. Ягаад бол нэг ингээд тий хөнгөн байна. Ягаад бол энэ дотор юм хоригдлуулахгүй шүү те. Яах юм бэ? Ус санаа тэгээд тийм урлагийн том ачаа үрж байгаа усаа дахиад тэр амар дотоод юм те өшөө авалт хорсол те уйдахаар гуниг гэхэр ч болохгүй шүү дээ ерөөсөө те яалтчгүй уран бүтээл чи өөрөө ингээд хүнийг ингээд хүмүүс өгөх гэж тэр хүмүүсүүдийн зүрх сэтгэлийг хөдлөх гэж тэр уцыг нь хүндэх гэж ирж асаах гэж те ориглуулах гэж ингээд ухааруулах гэж ирчээд өөрөөсөө ингээд хүнд ачаа өөрцөө тэгэл миний амьдрал болохгүй байх ингээл ингээд аягүй уйдахтай болчихно те. Тэгэхээр хин тэр хүнээс тэр уран зориг авах юм. Тийм. Болж байгаа байхгүй юу. Тэр чинь үлгэр дуурайлал маань өөрөө тэгээд байвал эн чинь аюу буруу юм болж байгаа байхгүй юу. Аавын охин байсан юм биш тэр нь бол. Би аавын чихэн ээжийн чихэн. Аавын Тэгээ ер нь бол мөндөө би гэдэг шиг тий. Ерөөсөө аа маань намайг мэрэгчлэр рүү маш сайн чиглүүлж өгсөн. Ээж маань намайг урлагт хайртай болоход маш сайн суурийг тавьж өгсөн. Яг л ийм хоёр. Ер нь нэг аав ээж нэг үр хөвгтүүдээ манай ээж аваад юугаар ч дутаагаагүй бид нар өссөн. Нэг тийм хайр дүр өссөн гэдэг юм уу да тий.
Тийм учраас нэг юм баяр баясгалантай, нэг урам зоригтой, өөртөө ихтэй те тэгээд нэг юм тийм ингээл бар нэг тайзан дээр гарахтаа нэг ингэж байж чад. Хэрэг би нэг юм жоох ингээд нэг юм жоохон бариулаад хитрхи ингээд нэг юм ямар ч юм урам зориггүйсэн бол надад тийм тайзан дээр гараад тэр ирчүүч байхгүй байх байсан баг. Ерөөхдөө нэг юм унжгардуу те байх. Бол тийм галтай байсан учраас дандаа урамшуулна манай аав намайг. Өө миний охин чадна, миний охин тэгнэ гэл ээж бас намайг дандаа урамшуулдаг. Тийм байсан баг. Тэгээ тэр бас их чухал юм шиг байна. Уран бүтээлч хүнд те. Гэтэ зарим өөр нөхцөл байдалд өссөн хүүхдүүд ч гэсэн бас урлаг үнэхээр гайхалтай амжилт гаргадаг шүү дээ. Тэгэхээр хүнээсээ л юм шиг байна те. Янз бүрийн байдал байсан хүүхдүүд бас магадгүй юм тийм байна. Тийм шүү дээ. Америкийн одууд чинь маш хүнд нөхцлөөс гарч ирээд ингэсэн гэл хүүхдээсээ супер тий амар түүх яриад байдаг тий. Цаа байна уу? Цаа гарсан уу? Гарсан ба шүү дээ. Энэ салмон идсэн чи жоох ястай. Тийм. Ястай. Йоо. Өөр яхтэй. нам тавиндоо гэдэг шиг за тийшээ гэх. За зөвхөн баярлалаа. Бас юм сайхан нэвтрүүлэлт ороод. Одоо ерөнхийдөө өндөрлөе. Тэгээд доороос өсөж гарч ирж байгаа уран бүтээлч дүүнартаа хандаад уран бүтээлч хүний амин сүнс нь ийм байдаг шүү ч гэдэг юм. Уран бүтээл хийхэд ийм гэдэг шүү ч гэдэг юм. Гоё үнтэй зөвлөгөө юм гэмээр юм уу? Тий, ер нь бол айгүй ингийн. Ерөөсөө бид нар тууштай байтал. Одоо залуучууд гоё юм хийжээд үзэгдэл болоод алгуулчихад байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар тууштай байтал зогсолтгүйгээр за мэдээж уран бүтээлч хүн болгон алдна, онно, унна, боссон тий. Тэгэл эн чин бүтлгүүтэх зөндөө юм гарна. Тэр болгонд бид нар тууштай байтал тий хөдөлмөрч. Бид нар хөдөлмөрлөхгүйгээр юу ч бүтээгүй тий. Бүтээлч байдал тий. Тэгээ хамгийн гол нь уран бүтээлч хүн гол бүтээлч байдал гэж чухал байдаг байхгүй. Тэгээ тэр хандлага яг уран бүтээлтэй хандж байгаа хандлага чиг ямар вэ? Үнэхээр тэр эрэл хайгуулыг хийж чадахгүй зүгээр нэг ингээд бэлэнчлэл эдгээр ингээд өгчин ингээд хүлээгээс бол хизээс сайн уран бүтээлч болохгүй. Эрэл хайгуулыг хэрэгтэй, зориултыг гаргах хэрэгтэй, хандлага нь өөр байх хэрэгтэй тий. Тэгээ хөдөлмөрч тууштай байх хэрэгтэй. Тэг яах юм дандаа уран бүтээл амжилттай байна гэж байхгүй шүү дээ. Зарим өдөр хийд болохгүй ч байна дуун. Зөндөө олон хийд болоогүй дуун зөндөл байдаг. Болохгүй байлаа тэг яах юм тэг би зогсох юм уу? Тэгээ зогсолтгүйгээр л уршлах хэрэгтэй тий. Тэгээд залуучууд өөрсдийн гэсэн урын сантай болох хэрэгтэй гэдгийг би одоо дахиад сануулъя. Бид нар дандаа насаараа хүний дуудуулж амьдрах юм уу те. Бидээс яг арт түмэнд хүрэгдсэн дуунууд ингээд арт түмнэрээ дуулна. Тэгтээ уран бүтээлч өөрийн урын сантай байна гэдэг бол хамгийн гоё том бахархал шүү дээ. Тэгээ би энэ дуу хийхин тулд ингэсэн гэж түүх ярина шүү дээ дандаа те. Тэгэхээр би тэр хүний дууг дуулаад ингэчлээ хэр чин тэр чи өөр юм биш хүний л юм байхгүй те. Тэгээ мэдээж яг шинэвийнхэн дуу дамжуулаад ингээд дамжуулагчийн үүрэг гүйцэтгээр дуу хүргээд явж болно. Тэгтээ өөрөнд одоо танаа одоо өөрсдийн продакшн гэхэд өөрсдөө жүжигээ гаргаж өөрсдөө тэрэндээ зориулт гаргадаа адилхан тэр зориултыг гарахгүйгээр хүн бүтээлч байдал дотор яг жинхэнэ уран бүтээлч болж чадахгүй баха гэж бас боддог байхгүй. Тэгээд хамгийн гол уран бүтээлч нь бас сахилга бат шүү. Тэ бид сахилга батгүй энэ нийгэм бид нар сайнаар нөлөөлөх гэдэг байгаас та дуугаараа дамжуулж уран бүтээлээрээ дамж ашиг би бол насаараа хагас ширгэлтийн байдалтай сахилга баттай амьдрахынсан гэсэн тэр төлөвшлийг өөртөө байнга бий болгож авсан. Яг тэгвэл үзэгч олонд нэгд бид нар танигдсан бол бас эмээлттэй байх хэвээр тий бид нар эмээх хэрэгтэй. Тэр сайхан хүндэтгэл тэр хайрыг тэр халуун алгад шиг уран бүтээлээр хийсэн юм авчаад өөрөө сахилга батхгүй өөрөө ёс зүггүй юм ч юм уу одоо мэдээж хүн алдна төгсгөн гэж байхгүй. Тэгтээ бид нар бас л сахилга баттайгаар л энэ амьдралыг насан туршдаа л бий болох хэрэгтэй. Энийг өөрөө төлөвшүүлэх хэрэгтэй тий. Тэгвэл би эрхчлөөтэй гэд бид нар хаач хамаагүй ашгарч орилж би уран бүтээлч хүн гэлтэй эсвэл би алдартай хүн ч гэдэг юм. Одоо тэр бол хоосон юу зүйл болцсон шүү гэдгийг бас аюулсаа ойлгох хэрэгтэй. Хүмүүс одоо тэр хандлагыг илүү харахаас илүү тухайн хүний төлөвшил ямар вэ? Тэр хандлага нь ямар вэ? Энэ хүн ямар ёс зүйтэй хүн юм? Тэ ямар этиктэй хүн юм? Ямар сахилга баттай хүн гэдгийг одоо нийгэм илүү хардаг болчиход байгаа шүү дээ. Хандлага. Тий, залуучуудаа тийм энгийн байдлаар л хэлээ те. Тэгвэл тэд нэг амар философи ярьчвал бас нэг гүнзгий юм яриад бас хэрэг байх. Гүнзгийр бол гүнзгийр л дээ. Тэгтээ ухааны яриад гүнзгийрч мэрдгүй нэ. Тий. Би зүгээр чийлэрч байж байгаа. Тэгээ явмаар байна. Сайхан чийлрэл ингээд.
Айч төрлөөр яриул. Яа хөвчлөлтэй байна тийм. Хэлхийн хэлээр үгүй шүү би. За ихнээс нь гээл. Оо, юу юм бэ зебра? За манай Zebra International Distribution-ны хамт олонноос ариун нагчд нь бас гарын бэлгийг өгөөрэй гэж явуулсан. Ямар энэ жагсанд нь бас яахгүй юм байна та юу ширэн. За зебрада баярлалаа яг тоглохын өмнө. За зебрада дээжтэйг хараад байгаа юм шиг. Яа. За энэ нөгөө манай нөгөө зажил За ашгүйс хаахургууж ихрүү. Хаахаргуу таргалууд Нэгийг хийгээд за. Нэгийг идээд явах юм байна за. Иннээсээ ингээд танд бас зориулаад энэ билгийг өгөөрэй ингээ явуулсан шүү. Юу гэдэг нэр нь? Козет Монголиа. За Козет Монголиа баярлалаа. Японоор баярлалаа гэдэг үг үү? Аригато гозаймас. Аригато гозаймас. Конничава, Ямаха. За энэ манай Mountain Mongolia-гийн хамт олонны зүгээс танд энэ тоглолтод нь одоо яг хэрэгтэй байхаа гэдэг энэ халуун сав. Ёо бүр яаж мэдэрч үгүй нэг халуун сав маань яг байхгүй болсон байсан. Таарлаа баярлалаа. Лондон юу гэнэ? Mountain Mongolia. Mountain Mongolia-да баярлалаа. Тэнийг байхан бодъё доо. Айгаар гэдэг. Шууд дараагийн хавийг тооцоолоод эхэлсэн те зэрэг ажиллаа те. Энэ сая нөгөө уут нь гадаа байгаад норчлоо. За. Манай нөгөө 10 үндэсээ. Манай час хийсэн тоглож час хийсэн байна. Хайлтгтайгаа бисэн юм аа. Тэгээд өгөө час. Ямар их бэлэг вэ? За чи даахгүй их бэлэгтэй явах нэ. Бүр ерөөсөө. Энэ 40 жилийн сүрлэг болох нэ. За энэ бас нэг бэлэг байна. За хэлээрэй. юу бэ? За та ихэд задлж үзнэ үү, яана уу, энэ өөрөө л мэдээ. Үзье. Энэ нэг л учиртай юм багш. Ямар гоё юм бэ? Сонин маань ингээд юм шиг юм бооцсон байна тий. За ойлуулчиход энэ гоё юм уу? Юу юм болоо? Чан зэмэр юу юм? Чиё. Төмөр шүү дээ. Яадаг төмөр вэ? За. Оо ямар гоё юм. Ёо, өстө шууд уйлах юм байна. Яа чи ямар гоё юм бэ? Оо мая. Аав хоёр шүү дээ. Ёо, энийг хараач. Ёо. Надаа ийм зураг байдгүй шүү дээ. Яг нэг байхгүй шүү дээ. Ээж автагаа ахуулсан ийм зураг тий. Ямар гоё юм бэ? Яг амьд юм шиг байна. Ямар гоё зураг вэ? Ёо. Энэ алт наадаг. Ямар гоё юм бэ? Ёо, бүр шууд ээж авгаарч ч уйлж шүү дээ. Гоё яагаад? Яа тий. Ваа, ямар гоё зураг вэ тий. Манай юу бэ? Бид таавтайгаа адилхан байна уу? Ээжтэйгээ адилхан байна уу? Тий. Аав талтай. Гэтэ зарим намайг ээжтэйгээ их адилхан болж гин гээл тэгээд тийм. Оо шууд өстө бүр уйлаа. За чи өөр уйлал байчих юм байна тий. Йоо. Яг нөгөө бид хоёр ээж авыгаа таа ч нөгөө маш ойрхон алдсан шүү дээ. Тий. Тэгээд одоо л илэг бүтэн хань ижил байгаа учраас гэр бүлийн зураг бол зөндөл байгаа. Яг магадгүй амжаагүй ч магадгүйгээд тэгээд ийм сайхан дурсгалын зургийг бүр ямар гоё зураг вэ ваа. AI ингэж манай юу бэ? AI маань. Зориулж гоё. За баярлалаа өстө бүр ямар гоё. Нэг ийм зурагтай болох хэрэгтэй те бид нар нэр одоо AI хөгжсөн багт бид нар яагаад ингэж сэтгээгүн болоо. Ээж аав хоёр маань яг нэг бие нүвдөөд эхэлсэн байсан. Аа маань нэлээд турцсан байсан энэ зургалтаа. Ээж маань бас гоё шүү. Миний аав чадaltaй. Яг одоо миний насан дээр гоё залуу байна. Ер нь амар гоё. Ингээ бодохоор миний насан дээр ээж хоёр өнгөрчөөсөн юм бэл шүү. Тий. Одоо ээж маань 58 та өнгөрчөөсөн, аав 59 та өнгөрчөөсөн. Тэгээ би ч одоо яг 58 та хэрчин тий. Ээж маань их залуугаар өнгөрчөөсөн байхгүй. За энийг ястаа нандагнаад гэрийнхаа юун дээр. Энийг тэг шин яаж наах юм? Энэ сорон зэн. Сорон зэн ягаад тэгэл наалттай. Окей. За баярлалаа мэд. За тийм ямар гоё бэлэг вэ? Оо тийм. За нэг гоё ингээд бичнэ. Бүр шууд ингээд те дууга хураагаал миний эцэг их гэж ийм гайхалтай те бүр нэр шууд хүндэтгэл орж ирээл аав ээжигээ бодоол ирж штт. За ингээд ийм сайхан амих гоё болчлоо. Би ч гэсэн тэгээ нэг гоё тайвшралч юм шиг нэг юм болчлоо. Тэгээ өнөөдрийн дугаар маань амттай сайхан яриа өрнүүлсэн ариун агштай маш их баярлалаа. Тэгээ удахгүй хийх болох ч байгаа тоглолтод нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхэн минь ирж үнэнч фэнүүд нь үеийн үед мөнхийн мөнхөд байгаа үнэнч фэнүүдтэй зориулсан юм тоглолт байгаа. Энийг та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй. Гайхалтай гал цогийг тэр тайзан дээрээс мэдрүүлэх болно. Бас ямар сюрпризүүд байх вэ гэдгийг бас цухас машинд явж байхдаа бас хэлсэн байгаа. Залуу үеийнхэн ч гэсэндээ одоо нэгэнд мэддэг болсон ийм сайхан мундаг
200 гаруй дуутай тий та. 210 гаруй дуутай. Тийм. Одоо нэмэгдсэн бах уу бас сүүлүүд нэлээд шин дуунууд дуулчлаа. Тэг яг ер нь тэд хөгжмийн зохиолчдын мал бас буян те үг зохиогч эдэр илүү их дуугаа өгчээсэн байна. Бид нар бас илүү их эрэл хайгуул хийжсэн байна. Тэгэд юу би 7хон цомогтой мөртлөөсөө пянзанд CD-нд ороогүй бараг 100 гаруй дуунууд шүү дээ. Тэгэхээр чин те тэгэхээр манай хас дуучин сарамчаас хамгийн их CD гаргасан байдаг шүү дээ. Тэгэхээр бид хоёр нь хамгийн олон дуутай дуучид байхаа ер нь бол те. Ер нь бол тий хамгийн олон дуутай дууч. Тийм байна. Тэгээ харин ягч минь тайзан дээрээс бүр яг өөрийнхөө дотор байгаа тэр хүнийг гаргаж ирж та бүхэнд үзүүлэх юм шүү. Дотор хүн 18-тай жоохоо. Хоёрыг хасаа 16. 16-наас дуулсан юм чи тий 16. Тэгээ тоглон дээрээ нөгөө нэг хамгийн анх дуулсан 16-наас дуулахгүй. Гэхдээ 65 дуунаас арай гэж 30-ыг сонгож авлаа. Арай гэж нэ. Тий тэгэхгүй бүгдийг нь оруулчмаар байдаг. Тэгээд Нөгөө юу орох юм уу? Хошигди чэнд. Утаа биш утаас оруулан минь байдаа. Яг таасан байна таасан юм шүү. Уулзаад гаранаад гэж тэрийг баймаа гэж. Амьдэрч байсныг мэн гэдгийг бас дуулах юм байна. Тэг ерөөсө бүх хит онуудаа дуулна да. Тийм. Тэр дуухгүй хасагдлаа. Тэр бас супер хит байсан шүү. Ийм дэлбэгээд тэр 8 сарын 23-нд дуусчихаа тий. 23-нд дараагийн дугаар хүрдэг түр бай бай. Дуусгамаар гүйл байлаа гэхдээ яах вэ? Төмрийн Ариуна зүрх асан тоглолт 8 дугаар сарын 23-нд Төвцөнгөлдөх хүрээлэнд уулзцгаая.